сайн байцгаана уу? Spot podcast-ийн дараагийн шинэ дугаар ингээд эхэлж байна. Тэгээд энэ удаагийн зочдоор маань Монгол Германы технологийн сургуулийн төгсөгчд болох Нямбаяр болон Нандин Цэцэг нар оролцож байна. Хоёр чинь өдрийн мэнд хүргэе. Баярлалаа, өдрийн мэнд хүргье. За тэгээд өдрийн мэнд хүргье. Манай хоёр мань одоо ингээд төгсчөөд одоо холбооны бүгд 8 дахь Герман улсад ажиллаж амьдарч сурч байгаа. Тэгэхээр эхлээд өөртөө яг юу хийж байгаа вэ гэдгээ манай сонсогчдод үзэгчдэд тайлбарлаад өгөөч. За нэндэ эхлэх үү, би эхлэх үү? За би Жамайтыг 2021 онд төгссөн. За тэгээд хиндэ бол миний төлөвлөгөө Германд мастер хийх байсан л та. Гэхдээ яг мастер яг хийх болохоор айгүй их тийм асуудууд гарч ирсэн. Хамгийн тэгтээ гол нь ямар асуудал байсан гэхээр мэдээж эдийн засгийн асуудал байсан. Тэгээд яг төгссний дараагаар болохоор гадны ямар нэгэн тэтгэлэг хайж үзсэн гэж олдоогүй. Ягаад гэхээр ихэнх тэтгэлгүүд 2 жилийн нөгөө ажлын туршлага шаардж ирсэн учраас. Тэгээд би яа тэмдэ гэж бодож байгаа ингээд бодоод хүн амтнаас асуугаад тэгэхээр Германд манад нөгөө хамаатан сад ерөөсөй байхгүй. Би ч юу цорын ганцаар штэ. Тэгээд би яг хурдан ерөөсөө Монголоос явмаар байна. Тийм юм бодолтой байсан юмсаа үнэ хэлэхэд. Тэгээд би за анх нөгөө нэг хүүхэд тасагч опер гэхээр би юу надад тийм цаг байхгүй ядчих би чи өглөө 24 дэх сургуульд төгсөж байгаа шүү дээ. Тэгээ ангийнхаа хамгийн настай үед юм байла. Тэгээд 24 дэх төгсчөөд ямар заваараа би хүүхд тараа 1 жил мэлгээ бодож исэн. Тэгсэн чинь хамгийн амархан хурдан явах арга нь энэ хөтөлбөр байж тараад тэгээд энэний дагуу ирсэн байгаа. 10 сард. Тэгээ 21 оны 10 сард Герман улсын Франкфурт хотын яг хажууханд байдаг жижиг Бадзоден гэдэг хотод одоо амьдарч байгаа. Эндэгвд. За миний хувьд болохоор яг одоогийн байдлаар болвол Tübingen Technische Universität für Akademie Freiberg гэдэг нь болохоор яг мастраар сурж байгаа. Гэтэ мастер нь англи хэл дээр сурж байгаа. Яаж ийшээ орсон бэ гэхээр нөгөө нэг Жамайтигийн хамгийн сүүл нэг семестр солилцоогоор ингээд нэг явуулдаг юу Тубафа оюутан болгоод нэг семестрээр тэрүүгээр яваад гэхдээ яг манай ээлжийнхэн болохоор нөгөө корона гэдэг 4-р семестрийн 2-р үйлрэлд явсан. Тэгээд явахаас өмнө бүр диплома бичээд аваад диплома дуусгасан байсан болохоор энд ирэхэд ер нь л ингээд Жамайти руу буцаж явах шаардлага шаардлагагүй болсон. Тэгээд нэгэнт энд ирсэн болохоор ингээд нэг одоо яг түрүүний нэмтагийн хэлсэн нөө санхүүгийн барьцаа тэр 10,000 евро байршуулах шаардлагагүй. Нэгэнт хамаг ингээд юм нэгтгэжингүүтлэн тэгэл apply гэж үзээд тэгээд apply хийд үзсэн чинь амар азар тэнцээд амар азар жоохон тэрнэл тэнцээ. Тэгээд эндээ үлдэхээр болсон. Тэгээд одоогийн байдлаар бол International Business and Resource Management гэдэг чиглэлээр мастрын 2-р семестрт сурч байгаа. Тэгээд ер нь бол ингээд энэ дугаарын сэдв нь бол ингээд тодорхой болчихж байгаа. Тэгээд төгсчөөд Жамайтыг төгсчөөд тэгээд Германд суралцаж амьдарч байгаа тийм оюутнуудын төлөөллийг хэлгээд хоёрыг өрсөн байгаа. Тэгээд өнөөдрийн гол сэдвээр нь бол яг Германд амьдарч явах үеийн одоо энэ саад бэрхшээл болоод энэ суралцж явах үед одоо яг ямар зүйлөө тохиолдож чинь тэр талаар ерөөдөө төлөвлөгөө ярина. Тэгээд Нандагийн хувьд болохоор Spot podcast-ийн хост байсан байгаа. Тэгээд цачин болоод орох мэдрэмж яг ямар байна? Хост байхаас амархан юм уу нэг асуулт санаас ирж байгаа болохоор яг хост байхаар чинь ингээ хүн ярингууд за энэ дээр нь дөрвөлөө дараачихын асуултыг гаргах зэнгүүл нүүгэн сэтгэлээ яриад явагддаг. Тэгэхээр жоохон төвхтэй байдаг юм шиг байна. Одоо ингээ ухраагаас сонсонгууд бүр жоохон эцдэг шүү дээ охроо болдог бол болчихоо байдаг. Яа би бүр сонсдгүй шүү дээ. Тэгвэл шүү дээ. Гэхдээ өөрөө хоолой сонсохоор юм ичмэрдэг шүү. Эсвэл өөр юм шиг санагдав тийм. Харин их өөр хэрэг ашигладаг. Харин. За тэгээ гол сэдвэрөөр орцгоё. Тэгээд ер нь төгсөнгүүт ер нь бол Монголд нэг удаагүй Герман явцсан. Нандагийн хувьд бол бүр TNB гэдэг
төвлөлтөөр явчаад тэнцээ Германд үлдээд суралцаад амьдарч байгаа. Тэгээд ер нь Германд ингээд ажиллаад суралцахад ер нь бол ямар хөө байна? Яг GMIT төгссөний хувьд тэгээд тийм. За миний болохоор яг ингээд угаас нь ингээд өргөжлүүлээд үлдсэн болохоор Монголд мэрэгчлэг энэ тэрэ авч ирээгүй. Тэгээ өргөжлүүлээд үлдсэн болохоор одоо тийм сарын хэрэглээ зарлагын хувьд ер нь бол мэрэгчлэрээ өөрөө cover хийхээс гарч байгаа байхгүй. Тэгэхээр ирээд би сургуульд apply дангаа хамгийн түрүү тайсан юм болохоор цагийн ажил хийж эхэлсэн. Тэгэхээр нэг энд ирсэн гэрээгээр болохоор нэг сарын нэг тодорхой хугацааны цаг заасан тэрнээс илүү цаг ажиллаж болохгүй гээд хагас өдрөөр ажиллах байх. Өдрийн 4 цагаас илүү ажиллаж болохгүй гэдэг тийм хуулиараа заасан байдаг. Тэгээд тэрэндээ тааруулаад цагийн ажил болоод тэгээ одоогоор цагийн ажиллаараа ингээд ер нь бол косто ингээд cover up хийгээд тэгээд амьдарч байгаа. Нэг асуудал гэвэл байхгүй бэрхшээл гэж ер нь бол нэг байхгүй байгаа. Яг хамгийн зөв бэрхшээл нь баг герман хэл хаа да. Англиар сурчиж байгаа болохоор хичээл дээрээс тэрийг сайжруулах шаардлага байхгүй. Тэгээ яг амьдрал ажил мэдэл гэнэ тэр юмд герман хэл хэрэг болж байгаа. Өдөр тутамдаа герман хэлээр. Тийм Нямбагийн хувьд юу Appair ажиллаж байгаа гэсэн ер нь Appair-ыг жоохон манай ингээд оюутнуудад ч юм уу эсвэл өөр сонсогчдод ингээд жоохон танилцуулаад илэрнгүү танилцуулаад өгвөл. Тийм ер нь бол нэг Appair-ийн тухай ер нь мас сургуулийн оюутнууд ер нь бол мэддэг шүү дээ. Герман хэл үздэг бол тэгээд соёлоос шалтгаалаад байдаг. Тэгээд тэрийг дэлгэрэнгүй яриад өгвөл. За би болохоор нааша яг эрэхтэй нөгөө баахан Монголд ер нь нэлээд олон тийм агентлгуудад ирч зоочилж өгдөг. Тэгээ би тэрнийг агентлгийг олсон юм аа. Зүгээр нөгөө яг Facebook хугацаар л олсон байхгүй. Тэгээд нэг агентлаг олоод тэгээд харж байгаа шүү дээ. Аагүй хүмүүсийн олон хандлт мандалтай аль нь зүгээр баттай юм байна гэдгийг харж байгаа. Тэгээд Appair тэр агентлагийг олсон. Тэгээ агентлаг нь болохоор яадаг гэхээр шууд цаанаас бүх юм хилээд өгд юм лээ. Одоо чи ямар материал бүрдүүлэх үү, яах вэ гэхэд бараг бүх заав нь өгчнө. Тэгээ би бараг өөрөө зүгээр яг мөнгөтэй л байхад болно. Appair зурчилж байгаа агентлагийн хөлс гэж нэг сая 500 үгүй зарим нэг 2 сая маяг байдаг юм шиг үлээ. Тэгээд тэрийг авган тэгээд агентлагтаа төлбөрөө өгөөд өөрөө тэгтээ хамаг нөгөө нэг онгоцны зардал мартал бусад юм даах хэвээр. Тийм байдаг. За тэгээд яадаг гэхээр Appair-ийн тэр агентлаг маань өөрөө бас нөгөө биднийг нэг Appair-уудыг авах нэг Gast family гээд за монголоор юу за Gast family санал болгодог. Тэгээд тэр хүмүүс нь над руу ингээд мэдчихээд би чамтай ингээд холбогдох хүсэлтэй байна гэд баха айлууд юу ингээд бичдэг юм лээ. Тэгээд тэр дундаас нь би өөрөө ярилцлага хийж агаад тэгээд сонгодог. Тийм байгаа. Тэгээд энд ирэхээр энд ирэхээр бас нэг агентлагт хамааралтай л болчихж байгаа юм л да. Яг тэгэхээр Монголд байсан тэр агентлаг маань Германд байсан нэг агентлагтай холбоотой хамтарч ажилладаг гэсэн үг. Тэгэхээр би бас энд тэр энэ Германд байгаа агентлагтай холбоотой агентлагийн одоо Appair юу гэмээр чинь тийм Appair мэдэх гэсэн үг байна. За тэгээд юу чухал нь байсан гэхээр айлуудтайгаа сайн ярилцах хэрэгтэй. Одоо би очсноор яах вэ ингээд танаа гэр бүлийнхээ юм уу тийм ингээд тэрийг сайн мэдэх хэрэгтэй. Тэгээ миний хувьд Appair-ийн одоо энэ хөтөлбөрийг айгу надад айгу хэрэгтэй юм болоо гэдэг байдлаар хараад байгаа байхгүй. Ягаад гэхээр одоо би энэ болохоор ингээд яг энэ айлын зүгээр охин шиг амьдарч байгаа. Байр одоо бүх юм цаанаасаа би баг юу төлөх шаардлагагүй. Зүгээр одоо сарын нэг халаасны мөнгө гэж за халаасны мөнгнөөс ч ихтэй Монгол мөнгөөр баг 900 хэдэн мянга сая төгрөг ч юм уу. Тэрийг аваад зүгээр ингээд амьдэрдэг. Тэгээ өдөрт болохоор нөгөө хүүхдээ мэдээж хүүхдээ харах хэрэгтэй. Энэ болохоор 7 хоногт 30 цаг харах хэрэгтэй. Түүнээс илүү харах хүүхдээ харах юм бол айл нь нөгөө халаасны мөнгөн дээр нэмэлт мөнгө өгөх хэрэгтэй. Тийм гэрээтэй байдаг. Тэгээ хажуугаар нь халаасны мөнгнөөс гадна тухайн энэ айл маань Appair техник одоо соёлын үйл ажиллагаанд оролцуулах ёстой гэсэн гэрээн дээр дурдсан байт юм лээ. Тэр нь болохоор бас тэнд мөнгө өгдөг. Одоо сарын 70 евро ч юм уу 50 евро нэмж өгдөг. Тэгээд айлаас бас нөгөө нэг юу герман хэлний курст явуулах ёстой гэсэн гэрээ байгаа. Тэгээд тэр төлбөрийг бас айл маань хийдэг. Тэгэхээр ингээд миний хувьд одоо ингээд хараад хахад би ер нь айгу азтай ирсэн. Бүх юм цаанаасаа ер нь
одоохондоо ер нь тэг 60 жил амьдарч юм да гэхгүй. Нэг айлтар зовж мовж эхлэх байгаа шүү дээ ерөөсөө. Тэгээ айл маань болохоор айгу сайн хүмүүс тэгээд айлаа сайн сонгочих юм бол ер нь гэр бүл яг гэртээ орох шиг ер нь амьд тийм лээ. Аха. Ерөнхийдөө ер нь л папайр гэж ер нь бол яг хүүхд таарна гэж хүүхд асрагч гэдэг гаднаас хэдрээс гадна бас ингээд өөрийгөө давхар хөгжүүлээд явах бодол өндөр боломжтой гэж харж байна зүг юм. Тийм. Яг опер гэдэг нь яг хүүхэд асрагч гэж явдаг юм билээ л дээ. Соёлын солилцооны хөтөлбөр гэж явдаг юм лээ. Тийм учраас тухайн энд ирж байгаа тэр ямар хүн залуу хүмүүстэй мэдээж 27-оос доош насны 18-аас 27 насны хүмүүсийг авдаг юм лээ. Тэр хүмүүс болохоор яг уу Германы соёлыг ойлгуулах, одоо хэл сурах, тийм л даваа талтай хөтөлбөр юм билээ л дээ. Яг бол хүүхэд асрах биш. Ер нь бол. Тийм. Тэгээ миний хувьд бол айгу ач тустай гэж хэлэх юм байна. Тиймэрхүү хөтөлбөр болоод тэгээд герман хэлээ сурчин тэгээд ихэндээ тэгэл тиймэрхүү байна. Ер нь явчих юм бол миний хувьд яг амьдралын нэг туршлага гэх юм уу тийм л юм болж үлдэнэ. Тэгээд хүмүүстэй одоо жишээ нь одоо ямар ч танихгүй хүмүүстэй хамт амьдрах тэгээд тэр хүмүүстэй зохицох гэх чинь олон юм ер нь л сурах юм ихтэй л хөтөлбөр байна да. Аха. Баярлалаа. Яа, одоо дараагаас бол тоор ингээд одоо нэг нь баг очоод жил болж байгаа. Нөгөөд нь болохоор одоо ингээд 6-7 сар болцсон байна шүү дээ. Хагас жилээс илүү. Тэгэхээр ер нь Германд амьдрахын ер нь ингээд хамгийн их таалагдж байгаа зүйл чинь юу вэ? Ингээд Монголтой харьцуулахад яг одоогийн байдлаар. Яг одоогийн байдлаар. Амар стресс фри ер нь бол ямар ч стрессгүй бохимдолгүй амьдарч болдог гэх юм уу? Аха. Тэгээ ерөөсөө ингээд нийгмийн ямар нэгэн тийм одоо ингээд Монгол за яг жоохон муухайтай гэхдээ тиймэрхүү нэг байдаг шүү дээ. Энд ер нь тийм айгу бага ажиглагддаг. Яг өөрийнхөө юмыг хийгээл хүнд ингээл дараа болохгүй яг өөрийнхөө mind your own business гэж хэллэгэж тэгээд амьдарч явах юм бол айгу зүгээр ерөөсөө чамд ингээд гаднаас хүчээр нөлөө орж ирдгүү. Энэ хамгийн ам гоё зүйл юм шиг байна та. Миний бодлоор л. Аха. За миний хувьд болохоор Германд амьдрахын хамгийн давуу тал гэхтэй. Тэр нь болохоор баталгаатай хүмүүсний бүтээгдэхүүн л миний хувьд. Баталгаатай хүмүүсний бүтээгдэхүүн тэгээд одоо миний орлогын хувьд ч юм уу тэг Германд авах хүмүүсийн олж байгаа орлогын хувьдаа ингээд харьцуулаад үзэх юм бол хямдхан. Баталгаатай хүмүүс тийм л байна. Одоо ингээд Германд хоёр хавьд ингээд нэг нь ингээд очиод сурж байхдаа ингээд Германд үлдэхэр болсон. Нөгөөт нь болохоор ингээд за мэргэжлэр ажиллахгүй ингээд бэрээр явна гэдэг явахад ингээд гэр бүлийн талаас нь ингээд ямар бэрхшээл гарч ирж ирсэн бэ ер нь л ингээд тэгээ нэм баяр удаад ингээд мэргэжлэр ажиллахгүй одоо юу шал өөр юм болоо ч гэдэг чинь эсвэл өөрөөр хүлээж авч ирсэн үү? Сураад явахаар бас нэг ажиллана гээгүй юм уу? Дахиад сурч байгаа юм. Тэгээд нэг тийм асуудал байдаг шүү дээ нэг гэр бүлийн зүгээс. Миний хувьд бол хамгийн нэг гол зорилго нь мастера хийх хэрэгтэй баг шүү дээ. Тэгээ би гэрийнхэндээ тайлбарсан нь болохоор юу гэхээр одоо би угаасаа намайг одоо ингээд миний мөнгийг төлөөд Герман руу ингээд явуулах тийм чадaltaй хүн байхгүй учраас би өөрөө одоо эхлээд Германд очиж одоо өөрийнхөө чадлаар тий очиж жил амьдраад хилээ сурчаад тэгээ цаашаа мастер хийнэ гэсэн тийм одоо гэж хэлж хийж явсан байгаа байхгүй. Тийм тэгээд энэ хөтөлбөрийн ачаар яг герман хэлтэй болчихно. Тэгээ гол нь би бол мастер болохоор англи дээр л хийнэ гэж бодож байгаа. Учир нь хамаагүй уусаа амархан англи хэлээр хийгээд тийм тэгээ герман хэл гол сурч байгаа учраас болохоор энэ болохоор герман хэлгүй яг зүгээр харилцааны төвшөнд тэгээ герман хэлгүй болохоор ажил тахгүй шүү яаж утсан. Тийм учраас би гол нь тэр герман хэлийг зүгээр энд ирээ жил сураад орчинд нь тасаад ингээд эргээд дараа жил одоо мастер хийхэд илүү одоо төхөн болох юм лөө гэж одоо энэ хөтөлбөрийг сонгосон байхгүй. Тийм тэгээд гол нь эрэхтэй тэгээд яг өөрөө хамаг юм даагаад ингээд ирсэн. Тийм тэгээд гэр бүлийн талаас бол нэг тийм айгуу хүн дээр хүлээж авсан юм байхгүй. Яг ч миний сонголт болохоор. Тийм. Эндээ гэвэл ингээд тийм дээр явж байгаад Монголда ирээгүй үлдсэн тий. Тэгээд Монголд за ирээ. Миний хувьд бол мэдээж угаасаа ингээд үлдлээ гэмгүүт л
үгээр буцаж ирэх гэдэг. Угаасаа ер нь тийм гэр бүл бол нэг байхгүй ах гэж боддог хинээч. Тэгээ ингээд өөрөө ирээдүг бодоо явж байна гэвэл угаас гэр бүлийнхэн хинжээсэн гэсэн дэмжих баг. Яг манай гэрийнхний айжсэн юм гэхээр бид нэг орохын өмнө GRE Gemat гэдэг хоёр шалгалт өгсөн байхгүй юу? Тэр нэг босго одоо босго шалгалтуудынх нь нэг гэсэн. Тэгээд тэрийг өгөхөд ингээ хүмүүс ингээл атлист 3 сар хамгийн багтаа 3 сар 4 сар бэлддэг. Тэгээд бид нар болсон чинь баг сар марын хугацаатай бэлдээл шууд өгсөн. Уус хамгийн ойрхон цагийн слотын хамгаал шууд өгсөн. Тэгээд тэрэндээ би ингээ унчаад буцаад очивол ингээд өгсөн ч гэсэн ингээд одоо хий дэмий мөнгө зарлахтаа оноогоо авч чадахгүй. Тэгвэл яг уу гэсэн чинь зүгээрээ ингээл зүгээр чамд ингээд туршлага болоод үлдээ штэ энэ тэрийгээд ингээд манай гэрийнхэн дэмжсэн тэр нь л ер нь амар гой байсан. Тэрнээс л ерөөсөө тийм үгүй буцаж ирж ажиллах хэрэгтэй юмстай гэдэг юм байгаагүй. Бараг буцаж ирэхгүй наанад нөхсөв хайгаад үл харсан ч яг уу гэдэг байна үгүй яасан. Тийм юм хэлж байгаа хэлжлээсэн л таа бас тийм. Тэр үед ингээд мастертаас сурчаад ер нь Германд ажиллах төлөвлөлт, ер нь Европын холбоонд ажиллах төлөвлөлттэй байгаа юу эсвэл Монголдо ирээд ажиллах уу? Тэр талаар бодож үзсэн. Тэр талаар бодож үзье. Энэ нэг мастера хийсний дараа юу гэдэг юм лээ. Яг виз одоо яг мастер хийсний дараа визний хугацаа дууссан шүү дээ. Тэнгүүд 6 сарын хугацаа нөгөө ажил хайх тийм боломж олгох юм л. Тэр хугацаанд би одоо бодож байгаа ажил хайж үзээд за ажил хий олдохгүй бол тэгээд өөр үлдэх арга болоод тэгээд ингэ явна гэд бодож байгаа. Гэтэ ойрын хугацаанд Монгол нэг явъя гэсэн бодлого л байна. Нэгэн тааштай энд ирсэн учраас миний хувьд бас яг мастера дуусгах жонгол бас яг нэг хэлсэн шиг виз чинь жоохон сунгаж өгнө. 15 сарын виз гэдэг л үү. Тэгээд сунгаад хүчтэй мэл автоматар. Тэгээд тэр хугацаанд ажил болоод тэгээд тодорхой хугацаанд ажиллаж байгаад ер нь нэг 2-3 жил атлист хамгийн багтаа энд байна гэж ер нь бол бодоод байгаа. Гэхдээ тэр Монгол буцахгүй нэ тэр Монгол дахиад очихгүй Монгол мохоо гэсэн зэрэгсэн биш. Тийм биш. Тэгээд энэ жоохон Германд нэг сураад эсвэл ингээд амьдрах байгаа хүмүүсийн хувьд ингээд оюутнуудын хувьд нэг жоохон ингээд айц байдаг шүү дээ. Очоод ингээд ганцаараа ингээд юуж мэдхгүй ингээд хүний газар очичаад одоо яана гэд ер нь ойроод ер нь хэрэг монголчууд байна. Тэгээд бид нартай хэрэг хоорондоо харилцаж байна. Тэгээд ер нь тиймэрхүү айцтай ах байсан уу? Байсан бол яаж хийдчихсэн бэ? Тиймэрхүү айцтай байсан. Би нөгөө яг онгоцонд яг суухынхаа ер нь юм ачаа ингээд бэлдэж яхад ерөөс тиймэрхүү байхгүйсэн. Тэгэл яг онгоцондоо суух гал нөгөө дээш лифтээр яваал тэгж яхад л дотор нэг амар бодогд юм л яг би чи юу хийж байгаа лээ гав ганцаарх нь очоод гэл амар бодогд юм л ер нь. Тэнгүүд бүр шууд миний юу бодогцсон гэхээр шууд тэндээс ингээд сарнад алга болчихсон санагдсан. Яа тэгэхээр би одоо ингээд энд ирэнгүүт тэгээ бүх одоо юу гэдэг хүмүүсийг өөр танихгүй хамаатасаад энд байхгүй ганцаархнаа юу хийж байгаа чи тий. Тиймэрхүү яг тэр мөчид тиймэрхүү бодогцсон. Тийм тэгэхэд амар хэцүүлээс л та. Гэхдээ яг уу ирсний дараа тэгэл зүгээр л ч. Тэгэхгүй би гэхдээ арай өөрчм. Тэгээд нэг гэр орноо тэгээд айх тэр санахгүй ш. Тэгээд одоо миний эргэн тойронд юусоо нөгөө монголчууд юус байхгүй. Би зөв бараг 6 сарын хугацаанд монголчуудтай нэг уулзаагүй урнаатай нэг уулзсан. Тэгээ ерөөсөө монголчуудтай уулзаагүй. Тэгээ нэг уулзмаарч нэг айхт санагдахгүй байгаа шүү дээ. Би бол айгүй зүгээр л байгаад байгаа л та. Тэгээ хүн хүний нөгөө нэг одоо юу гэдэг сэтгэл зүйн өөр тэгээд ирээд ямар ч яах юм. Тийм болохоор бас яг сайн хэлж өгдөг. Миний хувьд л зүгээр л байсан. Яг онгоцон цог дээр мөчтөл зүгээр үхмээр санагдсан гэхгүй. Нэр амар өдрөмжсэн тэр. Аха. Нандаг хувьд миний хувьд болохоор би таах ингээд энд ирээд мастер сураад 2 жил болсон. Атлист хамгийн багтаа 2 жил болсон гэдэг ямар төлөвлөгөө ирсэн. Нэг очоод 2 сар тэнд зүгээр амраал Герман улсыг үзэж байгаа л буцаж ирээл ажилдаа орчихсон юм. Нэг бүр явахтаа 7 сарын өмнөөс ажиллаж чадсан. Биш 9 сарын өмнөөс ажиллаж чадсан бодно гэж хэлээд явсан хгүй нэг ажлын газар. Тэгсэн чинь ингээд бүх юм шал өөр болоод товирцсан. Угаасаа ачаа бэлтгэхдээ хүртэл ингээд өмнөх шөнө нэг
цаг маяг өдөр бэлтчихлээ. Бид нар ч яаж байгааг эмнэлгийн яг өмнөх өдөр диплом авсан хгүй юу? Тэгэл за нэг 2 сар 60 хоног тэнд зүгээр байж байгаа тэр юм гээд ирсэн чинь ингээд шал өөрчлөлт өөрчлөсөн. Тийм болохоор яг нэг амар ганцаар явахтаа яг нэг ганцаард гэдэг юм бодол байгаагүй угаасаа зургуулаа ирсэн. Тэг яг үлдэхээр болчлоо гэдгээ мэдээ одоо нэг сургуулийн хэлээд conditional acceptance хийж байгаа хгүй онохгүй болохоор тэгээ оноогоо авчрангуудлыг жинхэнэ acceptance хийгээд тэгсэн чинь гинт за эзэнчдээ юу болж байгаа вэ 2 жил штэ энэ бас баг хугацаа биш штэ гэл тэгээ энэ чинь нөгөө ингээд шалгалтанд унаадах юм бол 2 жил чинь ингээд 4 жил 5 жил хийж болсон байж болно штэ тэрс ингээд заавал төгс мөс гэдэг юм байхгүй тэгэл за хамгийн батаа 2 жил одоо яах хэлээ гэж бодсон ч бас жоохон санагдсан байл яг ингээд за хаашаа хэллүү харах хэлээ энэ бас ганцаараа байгаас тэ гэрийнхэн лугаа ингээд хүний бүтгэрчил угаас гэлөө хэцүү юм тэрийг яриад байж болохгүй санаагийн зовоож болохгүй тэгэл тэр талаараа жоох хэцүүсэн нэг хэсэг гэр нь бол нэг амар ганцаарцсан. Гэтэ яг энэ хотод бол яг их сургууль байгаа болохоор тэгээ уулуурхай их сургууль болохоор харьцангуй олон монголчуудтай бараг 40-50 монголчууд байгаа. Гэтэл нөгөө хүний ингээд доторх нөгөө менталити ингээд тийм тэр байдлаараа гэх юм уу тийм хүчрхэг гэх юм уу тэр байдал нь жоохон сугаал гэх. Тийм бол тэгэл хэцүү байдсан байлээ ер нь. Тэгэл яг удаа нэгэнд ингээд зориглоо шийдсэн юм чинь чи өөрөө ингээд хийгээд үлдчихэж байгаа л гэж одоо ингээд хоёрын оронд байгаа явах тэгэл. Тэгэл нөр өөртөө ярилцаал гэрийнхэнтэйгээ ярилцаал тэгжэл давж тулсан баг та. Тэгээд хэцүү үе бол нэг цар орчин бол байсан. Тэгээд олон хүмүүс иргэн тойронд монголчууд байгаа ч гэсэн хэцүү үе яг хүмүүнд бол гарах юм шиг санагдсан. Яг өөрөө л тохоо яг тулаад ирэхээр яг өөрөө л тэрийг даван тулах үе гарч ирэхэд л байна. Тийм ээ төгөө. Шүү. Төгөө бас сая байж байгаа бүтсэн шүү дээ 6 сар. Төгөө сайхан ирчээ. Бас 6 сар дондор нь тиймэрхүү үе гараад. Оо. Нөө хүмүүс яг ингээд тий эргэж ирнэ штэ гэж яхаар амар тийм гоё юм сэтгэлтэй явдаг юм шиг штэ. Гэл би аялж ингэчээл буцаад угаасаа ирэх юм чинь гэж удаад тэгж яадаг юм лээ. Тэгээд яг би тэндээ удандаа гэж яг бодох тэр сэтгэлзээ болохоор яг аимшигтай юм лээ. Тэгээ гав ганцаар штэ гээ тий бодчихгоод аимшигтай юм лээ. Заримдаа би энд ингэ байж захтаа боддоо штэ. Би нэрийн германд байгаа лөө гэж бодлоо. Ганцаараа лөө гэж заримдаа ингэж бодож боддог. Тэнгүүтээ за угаасаа л гэж бодлоо амьдр штэ гэлтэй. Тийм нэг аймаа айхтар тийм байхгүй тэгэл хүний л амьдрал да гэл. Тийм нэг Чимайтиг ер нь дотор ирнэ гэж бөөнөр тустай ингээл гэрээс аваад ер нь л ингэ байж хахад ер нь баг тасцлээд байж шүү дээ шүү дээ. Тийм штэ. Би даага авцаа ирсэн. Тийм гэхдээ хартаа би анх бас яг нөгөө нэг оюутан болоо Чимайтид очиж байхдаа оюутны нааш нүүж орж байгаа штэ. Гэхдээ эхэндээ бас амар хэцээдэг жоохон байсан ч л тийм. Уйлж үлээ заримдаа бүр хэцээдээс. Оюутны ярин зүгээр 45 юу л 35 км ч лөө. Зайтай байгаа юм чинь. Гэдэг байлаа. За одоо 6,700 тий одоо бүр амар байсан шиг гэж мэдчихдэггүй шүү. Хэдэн мянган километр цаанаас 8,000 лөө. 6,000 тэр хавцаалаа. Берлин дээр буучаад ингээд Улаанбаатар гэж бичсэн юм сум байж тэрийг харахаар 6,600 гэж хэлдэг баха. За тэгээд дараагийн сэдв рүү оръё гэдэг. Дараагийн талаар ингээд Германд амьдарч суралцж явах явцдаа ингээд чөлөө цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ? Би Монгол байснаас ер нь л өөр л байгаа хэл та. Ялангуяа одоо сурж явах ингээд тавчуу цагийн хувьд ер нь л ингээд германчууд яг л нэг нэрийн цагийн хувьд байдаг шүү дээ. Тэргээ дагаад чөлөө цагийг хэрхэн өнгөрөөж бодолд явж байгаа юм. Ер нь би бас Германд байхдаа амар гайхдаг байсан шүү дээ. Ингээд Германд дээр монголчууд тэгээд оройн 6 цагаас хойш юу хийх юм бол германчууд нь өөрсдөө ч ингээд алга болчихно. Тэгээд мэдгүй. Гэрийн ингээд цаанууд ингээд заримдаа ингээд унтрастай заяа. Тэгээд бүгдээрээ ингээд өөр улс руу нүүчээд хурж ирж байгаа юм шиг. Тэгээд энд болохоор миний байгаа хот чинь ер нь бол айгуу яг тийм амар жижигхэн бүр ингээд тосон шиг хот биш гэсэн ер нь жижигтэрдүү хот Фрайберг. Яг их сургуулаад ч гэсэн их сургуулийн хот гэж ирдэг. Тэгээд налах хийсэн бас нөгөө ингээд Жимайти дээр баг ингэж байгаа юм гэж тэр ер нь тэрнтэй амиг төстэй. Ер нь бол энэ дагаа бид хэд яг Жимайтигаас ирсэн оюутнууд
Фрайбергийг юу Германы налах гэж одоо ингэ жокчтэй байхгүй. Тийм хөдөө хэмжээтэй хот. Тэгэнгүүт л миний яг чөлөө цагийн яг хичээл орохгүй байгаа хэн үеийн ажил хийхэд зарцуулагдчихдаг. Нэг 7 хоногт 3-аас 5 өдөр 6 өдөр ажиллаа хийждэг. Яг тэр ажил маань болохоор орой нэг 4-өөс ч юм уу 5-аас ч юм уу орой 10 хүртэл ажиллаждаг. Хоолны газар гэдэг болохоор тэгээд ихэнх цаг нь тийшээ явцдаг. Тэгээ үлдсэн цагийг болохоор нэг жижиг хот болохоор тийм entertainment ч юм уу скол тийм хүн жоохон баг. Тэгэхээр ер нь тэгэл үлдсэн цагийг баг хичээл хийх скол найзуудтайгаа тэгэл мазар задрал тэгэл өнгөрүүлцдэг дээ. Нэг жижиг хот болохоор нэг хийгээд байх юм байхгүй, гараа балхахаар талах газар байхгүй ер нь. Төг гол идчихэж байгаа юм ч ч гэдэг. Годомж олгоноор налхаж үзье. Бас гадарлаа л та. Гэтэ нөгөө нэг одоо их сургуулийн нөгөө нэг их сургуулийн цаанаас нь ингээд офер хийдэг, санал болгодог юунууд байт юм лээ. Одоо курсууд янз бүрийн йогийн ч юм уу, скол хадан давиралтын, фэнсинг гэмтэргээд зөндөө юм бид тэрэнд явж бас болдог. Чөлөөт цаг клуб гэж ярих юм бол. Nice. Зя одоо тэгээд Баяр одоо бүгд харахын ачаар хийгээд вэ. Чөлөөт хүүхэд харахын хажуугаар за ингэн миний зүгээр яг энгийн ажлын өглөө болоо юм. 6-аас эхэлнэ. 6-ад босоод за өөрийгөө одоо бэлдээд одоо шүршүрэмдэрт очиод 7-оос хүүхдээ харж эхэлнэ. За 7-оос хүүхдээ харж агаад цагийн дараа одоо хамаг хурц өнөрийн цолиод ингэж мэгч цай маяг нь болгочоод цэцэрлэгт нь хөргөж өгнө. За цэцэрлэгт нь хөргөсний дараагаар хүүхд цэцэрлэгтээ юу лээ 8 хідээс 12 хід хүртэл байна 3 цаг. 4 цаг юм уу цэцэрлэг дээр байна. За тэгээд цэцэрлэгээс нь буцаад дахиад хүүхдээ авна. Тэгээд хүүхдээ бараг за 1 гэж авлаа гэж бодоход 4 цаг хүртэл харна. За тэгээд 4 цагаас хойш миний ер нь чөлөөт цаг одоо өөрөө юу хийх те хүснээ хийх тийм цаг гарна. За тэр цагтаа би юу хийдэг вэ гэхээр ер нь л би энэ дэшнээс хойш тэр цагтаа барыг юу ч хийгээгүй дээ. Энийг хэлэхэд энэ жил бол миний зүгээр одоо ингээд амралтанд байгаа ажил байгаа байхгүй. Тэгээ би бол өдөрт хамгийн хэрэгтэй юм өөртөө хийж байгаа юм нь юу вэ гэхээр ном уншиж байгаа. Яг энд ойрхон нөгөө нэг энэ хотын номын сан байдаг. Тэгээд тэндээс ер нь ном авч уншиж байгаа. Тэгээд герман хэлтэй би өнгөрсөн сар герман хэлний курсээ дуусгасан. 7 хоног 2 удаа хичээлжсэн. Тэрийгээ дуусгасан байгаа. Тэгээд тэрнээс гадуур яг чөлөө цагаараа нэг үр бүтээлтэй гэвэл ном уншина. Тийм хөл байна да. Тэгэл ер нь үнийг хэлээд би уцаал авч байгаа. Тэг яг үнэн л байх юм. Нэг айгуу чөлөө цагаараа тэгж үр бүтээлтэй мөдөлтэй гэсэн юм болов. Тэгээд би бас энэ айл нь хоолч хийдэг болохоор тэгээл цайх амралтанд амралдаг шин. Би анхнаасаа шууд ирээд хэлж байгаа. Би бас айгу хоол молыг дургүй. Тэг хоол хийхтэй ч муу гэлээ хэлсэн. Тэгээд тэнгүүд наваагаар хоол хийгээд ирс хэлэхгүй тэгэл. Амарч тийм ч нөгөө нэг аяамаа гараар угааж гэж авахгүй машиндаа хийж илгээгээл. Тэгэл заримдаа эднийх нь нохотой нэрээ. Тэгээд нохотойгоо заримдаа гар цэцэрлэг рүү алхаал. Энэ хажууд аяг гоё цэцэрлэг байдаг тэгэл. Тэгэл ер нь амралтанд байгаа юм шиг л жоохон сайхан амьдэрч байна. Тэгээд хүүхдтэй уулзруулах зайрам гарч идчихээл. Тэгээд заримдаа нөгөө айлаас маань бүгдээр гэр бүлээр хамт нөгөө нэг ийшээ тийшээ одоо өдрийн авсфлог хийдэг. Жижиг одоо аялал гэх юм уу? Жижиг хот руу нэг тийм үзэсгэлэн гарсан хүмүүс хамт явна. Амтны хөрөөдөн байвал хамт явна. Тиймэрхүү л. Заримдаа гадуур хоолтвол хамт явна. Тиймэрхүү л амьдэрч байна. Тэгээд ном уншиж байгаа гоё. Хамгийн өөрөлтөлтэй зүйл нь ном л байна. Тэгээ угаасаа нэг хоол хийж германчууд чинь нэг тийм монголч шал өөр хоол хийж гэдэг. Яа амар өөр заяа. Би ингээ харж байгаа байхгүй. Би ингээл галтаагаар ирэлдээл хийнгөө 5 гэж хоолоо хийж эхэлж байгаа байхгүй. Оройн. Тэнгүүд ингээл би ингээл өрөөндөө буцаж орж ил байж байгаа. Хоолоо дээр гэж дуутахгүй. Тэгэл бүр 8 цаг болчихно. Тэгээ галтаагаар ингээл чул хоолоо хийж лээ. Ямар удаан тэгээд ийм байг тийм одоо ресторан байгаа юм шиг хоол хийдэг зав дандаа. Тэгэл тэр нь амар удаан цаг аваад тэгэл. Тэгэл хатаа болоод байсан. Чөл өөр галтагаанд байсан байна.
Монгол нэг цагийн тал татаад. Тэгээд тэр нөгөө нэг байшингууд нь гэрэлгүй байдаг хүчин одоо би ингэж байдаг ч байгаа. Одоо хүүхдүүд нь зөвхөн хоол молоо идчихэл одоо бүгд хоол молоо идчихэл галтайгаа цэвэрлжэл бүгд өрөөрөө ороод чинь. Тийм учраас доод давхрын ч юм уу гэрлүүд асаалтаа үлдэхгүй. Тийм байдаг. Тийм учраас харах бодлох гэж бодож Аа. Нөгөө талаас бас нэг мэдчихээ байдаг шүү дээ. Яг байрныхаа одоо туризмын мөнгө гэх юм уу, туризм ч юм уу яг байрныхаа мөнгийг төлжөөд нэг ус цахилгааны мөнгө туссан төлдөг. Тэгээд жилийн эцэс тэрийг нөгөө буцааж авдаг болохоор тэр мөнгө айл болох бага байлгах гэх юм уу. Тэр болохоор ингээд хэрэггүй тог цахилгаан усаа ер нь айгүй байн унтраадаг. Пара ч гэсэн айгүй сайн хаадаг. Яа, пара арай хааж нүг гэхгүй. Манай нэг дотор ажиллахад илүү мөнгө төлдөг. Тэгэхээр ер нь хамаг цонхоо нэгээл пара тулах л. Юу. Миний бодлоор германч жоо сэрүүхэн байдаг хүмүүс юм л гэж байна. Пармаар ер нь ингээд максимум 5 мөр дээр байна гэж байхгүй шүү дээ. 3 2 хагас ингээд сэрүүхэн би хөөсрүүлэлт өрөвч юм уу? Тийм нэг дулаах юм биш. Тийж хөлтөж өгчдөг гэсэн шүү. Тэгээд юм баярын үед айгуу сонирхолтой. Амьдрал айгуу сонирхолтой. Тэгээд юу? Манай энэ айлын нөгөө нэг аав ээж хоёр нь байхгүй. Аав нь нөгөө нэг англи хүн, England. Ээж нь болохоор герман. Тэгээд би болохоор хүүхдтэйгээ шууд хоёр хэлээр давхар ярьж барил. Тэгээ надад айгуу тустай байгаа. Нөгөө хоёр хэл ингэ зэрэг сайжруулаад тий аавтай би шууд англиар яриад ээжний германаар ярих гэж оролдоод. Тэгээ шууд ярих гэж оролдсон. Гэтэ анх ирснээс хойш миний сонсгол айгуу сайжирсан гэж би өөрийгөө ажиглаад байна. Хэлж байгаа юмуд нь ойлгоод яг ингэж яг бүгдийг нөгөө эргүүлж хариулаад ингэж дээрээ жоох асуудалтай болсон шүү. Тийм сонсгол айгуу сайжирсан. Чиний бүхлээс пүк гэж аваад шалж байгаа. Баян хажууд нэсээр байгаа. Тийш анх бас чи математикт орж ирсэн нөгөө англи амар хэцүү. Тэгээд тэгсэн чинь ямар англи гэж орж илаа. Тэгээл энд гинт ойлгоод хэлтий. Тэгэхээр би хахад нөгөө бүрлэгс нь гарч иж. Тэгэж бодож ялаа. Аха. Тий хэлэлтээ тэгээ яг бүрлэгс нь гаргах хэрэгтэй юм шиг. Эхлээд Ахоо бас ирэл трейн сонгуул ингээд тэр буудлын дээр ирлээ баруун ч юм уу зүүн тишээ гараарай гэж хэлсэн шүү дээ. Бүлэнт бүр юугаад байгаа юм бол гэж бодож байсан чинь. Одоо бас нэг гэж буудлаа сонсоод ойлгодог болсон. Аха. Чиглэлийн дагуу баруун хаалга гэдгийг ойлгоод байгаа. Тий. Summer school-ээр явах ирчээ. Яг юу яриад байгааг мэддэхгүй л. Тэгтээ яг юу яриад байгааг мэддэггүй дээ. Ингэдэж фишбэтөө 20 минут нь. Тэр бол их яг үний яг амар хэцүү болохгүй. Чи бүр нэгдүгээр курстэй герман хэл үзээгүй байхтай хэцүү. Бүр юу ч байхгүй таг байсан л. Нэгдүгээр курсийнхаар яг таг байдаг ш. Гэтэл нэр герман явж гэсэн гэж та хоёр чинь summer school явж ялав. Тийш тийм zusammen. Тийм тэгэхээр би ерөөсөө герман хэл үзээгүй байсан ш. Тэгээд юу ч байхгүй байсан тийм. 15 онд явчихсан баха. Нэгтээ яваад тэгээ нэг Берлинд хостелд орчоод яваасаа одоо ер нь PO тийштэй бид нэр гэхгүй шүү дээ. PMS 16 гэдэг чинь. Тэгээ нэг курстэй нэг хостелд очивол уртлын техникс нь айн би ядтай гэж авдаг. Тэрүүгээр бүр амар бахархаас өөрөө яах вэ гэж бодсон. Тэгээ нөгөө нэг хариулж явах тэрийг ойлгоогүй л дээ. Тэр нэг 3 үг хэлсэндээ өөрөө амар баярлалаа. Герман хэл шиг хэлсэн. Тэр өөрөө байсан. Орсон захиалсан юм авсан юм тий. Та нэг хатаа битэн байна л гэж зөвхөн. Тийш германд. Тийм бид нар ч юу лээ 2018 онд ах германд иржсэн. Тэгэхээр л хоног хөл бөмбөгийн тэмцээн болчлоо. Тэр үеэр аяг хэцүүсэн шүү. Германчууд хожигдсан солонгосчуудад тэгээ бидний нэг хин нэг үлээ годмар алхажсэн чинь нэг машинтай хідэнгээр бангичээд өнгөрсөн гэсэн шүү дээ. Тэгээд юу нэг хэцээсэн шүү. Би яг тэрийг өөрөө хэлдэг манай англи хэлсэн юм шиг үлээ. Аха. Амар хэцээс гэсэн. Яг тэр үед. Тэгээд ядчих нүг ер нь барууны орнууд нэг Монгол хятад солонгос энэ хамаагүй л ер нь бүгдийн л яг Азлалаад энийг бол хятад нэг солонгос гэл Монголд орж ирсэн ялахгүй байсан. Тийм шүү. Тийм гэхдээ тэд нар ялахгүй. Тэгээ яг Европ
Европ хүмүүст бол адилхан. Бид нар бас яг нөгөө нэг Азууд болохоор яг европчууд яг Итали уу, Испани уу, Герман уу гэж хэл мэдэхгүй шүү дээ. Яг хараад нарийн тэрнтэй бол яг адилхан. Тийм ээ. Эдрийг ялахгүй. Тэгээ мэдгээр хятад эсвэл солонгос гэж бодлоо. Тийм. Байлаа чинь хараад. Гэхдээ нөгөө нэг Харасан. харьцангуй олон монголчууд байдаг болохоор хүмүүс нь ер нь бол монголчууд гэж айгүй их таадаг мэддэг гэх юм уу? Айгүй сайн мэддэг. Харьцангуй айгүй сайн мэддэг. Миний энэ амьдарч байгаа болохоор айгүй солонгосчууд гэдэг юм лээ. Солонгосчууд байдаг юм лээ. Одоогоо солонгосчуудад танилцлаа. Солонгос хэл гарчих юм шиг. Би одоо ингэж бодоод хаа ингэ танилцсан хий нэг солонгос ээж мэжтэй л танилцсан дөө ер нь. Хүүхдийн парк дээр ингэж ажилласан. Ер нь намайг хүүхдийн ээж гэж боддоо шүү дээ. Аха. Ингээд лагиж танилцаж байлаа. Танаа хүүхд чинь айлцчих явдгүй модгүй гэж ярьж байгаа. Тэгээд ээж нь дэмжил ярьчих биш үү. Би хэлдгэлээ хэлд юу ясны дараа биш үү. Би ингээ хүүхд тасрагч нь хэлдэг. Гэж хэлээ. Тэгээд би ер нь ээж тиймэрхүү солонгос ээж аав настай л танилцсан дөө. Одоо яг энэ жил бол нэг тийм. Их сонирхолтой юм. Юм баярал. Тийм тэгээ нэг сонирхолтой байх уу. Тэг би нэг удаа явжсан байхгүй. Хүүхдээ аваад нэг хүүхдийн парк шийдээ. Очил байжсэн чинь нэг ихчээс юм аа. Яг ээж мэж юу их шиг хичээс байхгүй юу? Ээжээс жоох ихч юм шиг. Тэгээл тэнгүүд манай хүүхэд тэр хүүхэдтэй ингээл тавлж исэн чинь ээжтэй би юм яриад байсан чинь надтай ингэхгүй би ихлэ хэлсэн би энэ хүүхдээ ингээд хүүхд тасагч байгаа гэсэн чинь нөгөө ихч чинь харвас би энэ хүүхдээ ээж нараас тэ гэж тий тэгсэн чинь би өмнө яг хэлчихсэн шүү дээ танаа ач хүүхд чи амар хөөрх юм ингэж тиймэрхүү хэлчихсэн би бүр амар өөрөөсөө хичээл бүр тийм хэмжил хийлээ хазаал үлдсэн би Европ болохоор тийм нөгөө нэг хөвшөндөө хүүхд гаргаад тийм тийш нэг ичсэн юм байна. Гэхдээ ингээ харахаар хүүхдүүд нь ээж нар гэх юм уу? Тэр нэлээ ингээ хөвшин хүмүүс бисайг ажилладаг. Төчмөчтэй баг хүүхдээ гаргаж байгаа энэ төр. Бацуу боловсрол карьераа хөвгөө гэдэг багтай. Яг бэлэн болсон үедээ л гаргана гэдэг үзэлтэй. Яг бэлэн болсон үедээ. Монголчин л гэдэг чинь саасраач байгаа бол хүүхдээ олж нэ нөхөртэй олж нэ гэж хэлдэг. Тий. Тийм байхгүй. Цаазар байхгүй гэдэг. Тийм. Бүүнэр уулздаг тэгэл Christmas л байгаа л гэдэг тий. Тийм Christmas-аар тэгээ найз мэд. Юу уулздаг ярьдаг ч юм уу гооч. Тэгтээ ер нь тиймэрхүү юмыг ерөөсөө ярьдаг юм шүү лээ. Ярьдаг шүү лээ. Ярьдаг маа тиймэрхүү бас ярьдаг. Заримдаа. Заримдаа хидтэй илээ гэж тэгэл асууж ирсэн юм надаас нэг удаа. Тийм. Тэгэл би чинь юу лээ одоо би чинь 25 тавтай гэсэн чинь би яг чиний насны дээр хүүхдээ гаргаж ирсэн юм байсан юм. Зарим нь яг тэгж ярина. Гэтэ яг өөр хүнтэй суух нас мас гэж яах гэж юм хэлэхгүй л. Нэг асар нэг хүний юг хүндэлдэг тийм хоёр юунд хамт хаалтдаг болохоор нэг тийм сүртэй ярьдаг л байна. Монголд л их зэрэг шүү дээ. Тийм шүү амьдралнаа. Би өөртөө одоо ингээд тэнд орол танилцуулдаг шүү дээ хичээлдэр ч юм уу. Хичээлэр нөх одоо бид нартай танил бид нар 21-т 22-т 23-т хэлж бид тийж ярьдаг шүү дээ. Улсын аялал нэрэл хичээл ер нь болдог. Хэлбэртэй юм уу. Тийм шүү. Сэтлээ салсалдаг л та. Тийм байхгүй. За хэдүүлээ ярианыхаа сэдвийг одоо JMIT руу өнгөрсөн 4-5 жил рүү чинь тийм ээ JMIT. Хамгийн анх ер нь яг яагаад JMIT-г сонгоод орж ирсэн бэ? Тэгээд бэлтгэлээсээ явлаа нэгээсээ явлаа манай хоёр. Бид ч хоёлаа өөртөө. Тийм. Би бэлтгэлээсээ явлаа. Тийм. Би ч бэлтгэлээсээ явсан хаа. 2016 онд яг бэлтгэл ангид эсэж орж ирсэн. За 16 онд яг 12 дахь ангид төгсчихвэл би ч нөгөө гүндгмаатай хамт орсон шүү дээ. Бид ч 10 жилийн нэг анги. Манай гаалхан. Тэгээд бид ч орсон. Тэгэл бид хоёр яг яаж байгаа л нөгөө сургууль ангил хайгаал за ямар сургууль таамах вэ гэж явж байгаа л. Тэгэл явж байгаа л юу яаж ийсэн. Тэгсэн чинь манай нэг физикийн багш хэлжсэн л да. Манай нөө JMIT-г надлах тийм сургууль байл юм билээ гээд. Тэгээд бид хоёр яг сонирхол open day meeting оролцоод
За зэрээс ийш орё доо гэл. Тэгэл ороо. Тэгэл чийч. Тэрнээс нөгөө нэг MIU бас их судалж исэн юм. MIU гэдэг нэг офицерын тэмдэгдэг. Тэрийг аяг судалж исэн. Тэгэл тэгсэн чинь манайны математик багш хэлж исэн юм аа. Юу яриад байгаа юм бэ? Та нар тэр сургууль руу орж чадахгүй надгүй. Тэгч юу вэ? Англи хэл дээр мэл дээр та нар чадахгүй гэж хэлж илаа. Тэнгүүд нь тэгээ гол нь яг Монголын нөгөө муу сэнтч ерөөс ормоогүй санагдаад л та тэр үед. Ягаад гэхээр ийм сонсцсон. Нөгөө багш нар нөгөө нэг ном дарж дүүн гаргадаг гэж юм сонссон. Тиймэрхүүрээ байдаг шээ. За чимээ гараад байна. За Нандаг хаанаас яаж аах сонсч байв? Энд ч үейлээ бидний үеиштэй 17 онд орж ирсэн. Тэгээд нэг шууд нэгтэй ороод бид нар бэлтгэлд орсон шүү дээ. Жацсан биш. Нэг үе нэг гэлтэй юм. Би болохоор яг хаанаас сонссон бэ гэсэн чинь хамгийн анх баг 10 маргаар ингээд ахаа. Бас нэг open zee хийгээд манай сургуулийнхныг ингээд манай сургууль дээр 10 жилийн сургууль дээр JMIT-ийн багш нар ирээд одоо хуучин нөгөө доош дэрэн захирлын. Доош дэрэн захирлын амар сантай амар хүн гарч ирсэн. Өөрхөн бороо ирстэй гэдгээр амар жоок хийгээд би бүр ингэдэг хүн байт юм байна гэж. Тэгэл амар би бор мор гэж жоок хийжсэн. Би бор болохоор цагаан цамц өмсдөг хүмүүстэй гэл. Тэгжсэн яг тэр хүн амар импрешн ингээд сэтгэлүүлээгээд тэгээд тэр хагасанд нахаа манайх руу автобус явуулаад сургуулийн автобус явуулаад тэгээд бид нарыг аваад ингээд open day үзүүлчихсэн хэрэг. Тэгэл за зэм сургууль байд юм байна. Ийм бэ ингээл харчаал ер нь айгүй гоё харагдаж тэгэл цоошин сургууль дотор байртай багш нар бүгд англиар ярьдаг амар гоё. Тэгээд тухайн үед болохоор industrial engineering мэргэжил байдаггүйсэн. Тэгээ би харчаад за би яг environmental engineer болох юм байна. Яг ингэ сонирхлыг татчихин гэж бодвол. Тэгээ ер нь баг нэгдүгээр курст орон ортлоо би environmental engineer болно гэж боддогс хгүй амар гоё санагдтал яг ингээл байгаль орчин тэрэгэл яриад. Тэгэл нэгт орсон чинь industrial engineer гэдэг мэргэжил байгаа юм. Би бас өөрөө жоохон санхүү ер нь тэр талтаа жоохон сонирхолтой байсан. 10 жил таахгүй. Тэгэл за инженерт ослуулж бүр гоё юм байна гэл. Тэгээд industrial engineering сонгож байсан. Гэхдээ яг орох шалтгаан тэр чинь одоо ингээд 9 дугаар ангид сонсчоод ер нь бол тэр чигт мартцсан юм сургууль байдаг гэдэг. Тэгээ 10 жилээ төгсчүүд бас л нэг новшдис руу явна да гэд. Тэгэж гэж бодцоод байж байгаа шүтээсийн нөгөө мянган инженер лөө Европт Японоор явуулдаг. Тэгсэн шалгалт төгсөн чинь бас тэнцээд тэгээ тийшээ орох уу яах уу гэж бодож ирсэн. Бас зүгээр байхгүй мэс нөгөө нэг юм өгдөө штэ. Тэгсэн чинь бас мэс хэрэглээний шинжилгээ ингээд нөгөө accept тэгээд тэдэсэд орлог гараад. Тэгээ яг алинд нь орох уу гэж байжсэн чинь JMIT бас та ингээд болчлоо гэд. Тэгээ байж байгаа сургалтынхаа менежертэй тухай дээрсэн. Хуучин манай ангийн багшаас авахгүй. Тэгсэн чинь чи ингээд мөс чамд арай л биш нэ арай л биш юм гээд. Ягаад ч тэгэж бодож хэлсэн мэдгүй. Тэгэл тэгвэл JMIT руу орчих гэл. Тэгэл ер нь манай сургалтын менежер химийн багш юм эсвэл тэр багш маань л ер нь намайг JMIT руу ороход амар тусалсан. Амар дэвшлэг болсон. Тэр хүн үгээр ер нь баг JMIT руу орчих. Тэгээд ер нь тойроод ингээд 4-5 жил сурж байгаа штэ. Тэр үед ингээд JMIT-аас ингээд суралцж авсан хамгийн том сургамж чинь нөгөө remarkable notice гэдэг юм. Тийм. Яг нэг email зүйлс оршаад үлдсэн шүү дээ гэдэг нэг ганц зүйл. Хичээлээс гадуур. Тийм. Хичээлээс гадуур. JMIT-д орсон мөн нэг ийм ганц юм email юм сурахад Амьдралын хичээл. Тийм. Үлдсэн ганц. За. Хичээл. Гэлээ удаах юм да. Хас нэг үед хэрэглэх байгаа гэлээ удаах юм да. Тийм. Тэгээд яг хичээлээс гадуур амьдралд хэрэгтэй юм гэхээр яг миний хувьд бол яг зөвхөн англи хэлтэй болсон байсан. JMIT-ийг төсөختөө англитай болсон. Тэр хамгийн чухал байсан. Яг тэгэхээр би яг JMIT-д орохдоо ямар ч англигүй нэг яг 10 жил тахад яг ахлах сургуульд тахад англи багш ингэж асуудаг гэсэн амраал ороод юм байна. Одоо чи амралтаар юу хийсэн бэ гэдгийг англиэр асуудаг. Тэгэл тэрэн дээр хариулт өгөх гэж амар зовноо. Англи мэдгүй ч юм. Тэгэл хөөр хий тэгэл тэрэнд ч хариулж чаддаг байлаа. Тэгэл JMIT төгснөөр тэгэл англитэй болсон. Тэрэндээ айгу олзуурахтай юм байна. Тийм. Тэгээд JMIT-аас ирсэн юм байна. Олон төрөнд үзэрсэн болов гэдэг байхгүй.
Яг уу лайф хак гэвэл гэл юм да. Яг амьдралын сургамж гэвэл яг ингээд бүр яг ганц тод юм бол нэг амар орж ирэхгүй юм. Нэлээд олон юм сурсан болохоор тэр юм болоо. Тэгтээ зүгээр өөрийнхөө юм хийгээл mind your own business болоо явж байхад тэгээд бүх юм чинь болчихно доо гэдэг л ер нь амар том чухал төлхүүр нэгсэн. Яг өөрийнхөө юм хийгээл хийхтэй юм хийгээл явж байхад бүх юм чинь тэгээд гайгүй болчих. Өөр тойлог нөгөө ингэчих байсан юмсан даа гэдэг нэг бакалаврын оюутан байхдаа ингээд хийж үзмээр байсан боловч хийж чадаагүй зүйлүүд байгаа юу? Харамсдаг гэх юм ч бас хэцүү юм тийм. Ширнэ дандис гэх. Тийм. Нэг хийж үзчихсэн бол болох байсан юм. Яг харамсдаг юм бол байхгүй. Угаасаа тухайн үед тухайн цаг мөчид байж чадхаараа л байсан. Угаасаа тухайн үед байсан ч л одоо байгаа юм гээд энэ одоо тийм кондишныг одоо байгаа байдлаар авчирсан болохоор нэг амар харамсаж байгаа юм алга. Гэтэ сайжруулах болох байсан юм гэвэл арай онцгой байсан юм болов. Гэтэ шараа хийх байсан байна. Энэ шалгалтанд нэг 2 хоног юм бэлтгэж. Миний бас хамгийн удаан бэлдэж үзсэн шалгалт нэг 2 дахь курслог физик ортич 8 кредитийн. Тэрний шалгалтанд нэг 7 хоног бэлтгэжсэн. Хамгийн удаан бэлдсэн. Тэгээд термогийн шалгалтанд нэг 4 хоног бэлдсэн. Тэгэхээр ядаж нэг 4 биш ядаж нэг 2-7 хоног бэлтгэж юм уу. Бэлдэх байж тээ. Тийм жигээсэн тийм. Бодчих. Юм баг үү? За миний хувьд болохоор бодоод байхад за одоо би бодож байгаа гэхээр ангийнхантайгаа илүү одоо ойрхон байх байсан ч юм уу. Манай ангийнхан ер нь айгүй хэлтгэлтэй би ер нь нэг ангиасаа гадуур тусдаач юм шиг те. Хийж явдаг байсан. Тэгээд яг хөө тэднэртэй илүү анханасаа ойрхон байх байсан юм болов гэж яг хөө заримдаа одоо бодож байгаа. Яг тэр нэг хамгийн сүүлийн одоо хамт олон ч юм уу те яг жинхэнэ анханасаа яг 5 жил сурцсан ч юм уу. Тийм учраас анхандаа бүгднтэй тийм айгүй гоё ойрхон байж үү нээлттэй гэж ер нь ойртол бодоод байгаа ш том болоод байгаа болов. Баргаан болоо. Нэг ахын суугаад байгаа болов. Тиймэрхүү юм бодож байна. Дөрөв чам тийм ингээд Харамсдаг юм уу? харамсдаг биш ээ. Одоо нэг хийж үзчихин сайн гэдэг. Тэгэхээр тэрсэн бүгд яг нандаа хэлэх хэрэгтэй юм шүү дээ. Тухайн цаг мөчтөө ингээд л амар enjoy байсан болохоор ерөөсөө нэг харамсаж байгаа юм. Яа хийж үзэхинсэг бид одоо тэгэл төгслөөсөө өмнө бодож байгаа нэг тийм байвал хийж үзээд төгснө. Миний төсөөсөө өмнө хийж чадаагүй нэг юм байгаа байх нэрээ. Нэгтэй фаны сонсож байгаа төлөвтэй. Би захирлын машин сууж үзэн гэж боддог шүү дээ. Захирлын тондортой. Тэ тондорт ягаад чи тэр л суугаад үзсэн гэж юм эдийг ойтон болсны тэрийг л үзчихсэн гэж боддог гэсэн юм. Ягаад тэр тал бодол толгойд орчихсон. Тэрийг хийж чадаагүй гэсэн дөө. Тийм гэхдээ манай сургууль аягаа тийм гой санагддаг байсан юм тий. Хинтэй чамаагүй шууд яаж болдог тий. Бусад сургуульд нь болохоор оюутнууд нь захиралтайгаа ч яаж үзээгүй нэг тийм Хаач үзээгүй бараг. Тийм тэгсэн чинь бид нар болохоор юу вэ захиралтайгаа профессортойгоо машинд хам суухад ороод амин буу хаалж болоо нэг тийм гоё байдаг. Жилээс гадуур кодоор таарал хавээ бие. Шатар таглал кофе хамт ууцсан. Боцсон шатар тоглолт. Боцтой таглал хоол авах идэл. Ер нь бол тийм цөөх оюутанд байгаагийн гол давуу тал нь тэгээд зур ярьтай байгаагийн давуу тал нь тэр юм бол гэж үздэг шүү дээ. Нэгэл бүшиг бол. Тийм. Тэгээд подкастын цаг нь маань ер нь бол дуусч байна. Тэгээд төгсгөлт нь нэг асуулт асууж. Одоо ингээд төгсөгчийн хувьд одоо ингээд жимактид сурж байгаа одоо дүүнэртэй оюутан дүүнэртэй ингээд хандаад тий хэлмээр байдаг уу байвал тэрнээсээ ингээд одоо энийг ашиглаад ингээд оюутан дүүнэртэй хэлээжээ гэж өгсөн. Үнтэй сургамжаа үлдээгээч. Тэгээд юу хиймээр энэ тэрийг хийгэр юм болов? Зөв тухайн моменттой л гоё амьдраарай, тухайн цаг үетэй л гоё амьдраарай тий. Төгсөхдөө гэхгүй. Төгсөхдөө
Өглөө зургийн цамаг нэг ингээд нэг цомог гэдэг штэ тэр гэж бичсэн. Тиймд олчихсорээ манай ингэж тэгж ханжааг баг. Одоо тиймд болсон бол гэж боддог штэ. Монтаж те. Тийм монтаж. Монтаж нэг гэж бичдэг хэсэг байдаг да. Тийм. Юм бусад сургуулийн тийм байдаг штэ. Манай ах эгчийн дипломын нэг монтажны хаяг яг 10 жил хашаа ингээл нэрээ бичсэн тэгэл ингээл гараас өмсгөө заавч мөрцөө. Тиймэрхүү юм байвал зүгээр л юм байна. Нөлөө нэг бодголох гэдэг. Нэр хойлоо хийх юм шүү дээ. Уусаа хийлгээгээд ярьж байгаа шүү дээ. Зургийн дээр тоглоулаад. Тэгээд юу гэж магадгүй. Дээд курсийнхан одоо төгссөн ч юм уу сквад 1 2-ын дээшээгээ 3 4-өөсөө тэр юм хүм асуухаар бол зүгээр шууд асууж чаар санаа зовхгүй холбогдоод асууж байгаарэ. Тэг ингээд чадхаараа нэгэн ингээд тэр дундуур яваад үзсэн болохоор чадхаараа хэлж өгье шүү. Тийм болохоор юм. Сайн асууж байгаарэ гэж хэлээ. Хэлмээр байна ч юм уу? Тийм шүү. За тэгвэл шууд асуувал. Энийг хасчилж байгаагүй нэг тэрэ гэж бодоод ахын шаардлага байхгүй шүү дээ. Тийм. Энийг би боддог хөө тэр. Надаас хурж ирэл асуудаг шүү дээ. Танилцж байгаа л. Тэр нэг сургуулийн дам яриагаар тэр амар сардаг гэдэл тэр ингээл тэр хичээлдээ сайн гисэн гэдэг нэг амар дам яриагаар хүүхдэд хоорондоо асуудаг юм шиг байгаа. Тэгсэн ч хамаагүй тэгээд л ер нь тухайн хэцүү байгаа юм одоо л нэг дээр л суугаад хэвцэн дээр шулуухан л та. Цагаач талаар би самаах гэж зүгээр ярьж болно шүү дээ. За ямагийн үед юм баяраа үед Миний хувьд одоо юу гэж хэлмээр юм те одоо. Үнд гаавлахгүй тэгэл өөрийнхөө уртгаал хийж явах гараал хэвчээ л та. Өөрчний. Тэгэд бас нэг юм хэлмээр байна. Хитрхи тийм амбицлэг байгаад юу хэрэггүй шүү. Ер нь тийч чинь тэгээ сүлд нь юунд ч хэрэгтэй юм би бол одоогоор юу ч мэдэх болох байгаа тийм. Зүгээр гоё. Зүгээр амьдраад явцгаараа л хичлэн байна. Нандаа хэлснээр одоо тий нандаа хэлснээр одоо юм юм яг байгаа орчноо мэдрээд тэгээ хамт тиймэрхүү амьдрал яваараа л хичлээ. Нэг ангид нэг юм далийн хөлтөд их ингээд нэг шалтгаан явчихсан. Тэгээ аль болох тийм хүмүүстэй байгаарай. Жохо харж байгаа нэг жохо өөр үнс хараад үзээрэй. Иргэн тойрноо ажиллаарай. Тийм. Яг хоо англи хөнгө болж байгаа уйдгартай л ахaltaа мэдээд. Яг уйдгартай тийм нэг ангид янз бүрийн хүн байвал юм зүгээр л дээ. Гэтэ яг гол юм нь болохоор яг хүнд гаавахгүй тэгэл уртгаал хийгээл яваарай л гэж чинь да. Үлчин да гэж хэлээ да. Тийш хэлээ да. Харин тий. Юу 56 минут ярьсан юм тий. Тэгэл бараг цаг ярьж байна. Тийм баха. Эхнээс хэлэх нэг нэг туршилт хийсэн юм. Би танахаг яриа уртай тэмүүлээ гэж утсан ч одоо өнөр юм шүү дээ. За би амар ярих гал ам халаа буу халаа би явж ингээд жих ингээд амар ингээд ярих хүн байхгүй шүү дээ. Би чи ингээд одын дараа юу цагаа сунгаад ярьж болно л та би нөгөө нэг хоёрын цагийг бас яваад яг 7-оос 8 гэлсэн болохоор цаг гэдэг юм байна. Одоо энэ 3-аас яг өмнө л гад тий. Зүг. Одоо 45-аас өмнө л гад. Тий. Жоо яриа. Эм тийм гоё хүмүүсийн хайр гоё санагдчихлаа. Аваад ингэж ярьж. Одоо энэ хэсгийн тасталтаа зүйл нь л хийжээ. Би нөгөө нэг биш тийм. Энэ болохоор нэг өөрийнхөө хэл дээр ярихгүй болоход их нөгөө хүсэж байгаа хэлж чадахгүй хүмүүст яг заримдаа ч ойлгуулалаа юм л да. Гэхдээ л бас яг хүсэж байгаа хүмүүстэй ингэж хаалцж чадахгүй болохоор. Бот яг нэг тийм урдны дугаараас нь яг өөр болоод бичлэгтэй болгоод тэгээд нэг тийм надад хатаж мастахаа болж байгаа юм. Тийм. Тэгээд одоо энэ background noise мэс хүмүүс ингээд school visit хийгээд арт юм ярьж ирээд тэгэл хамаамаагаа ингээл яг дуу амар тийм зүгтээ сонсогдохгүй биш. Бодлоо бичил бол ер нь тэгээд саад болол тэгээд тиймэрхүү маягаар хийж байгаа. Манай хүүхэд бас тэр коридор зүгэн жоох ойрлох шиг боллоо. Тэгэл яг байгаагаар л явлаа. Тийм. Хамгийн анхны дугаарыг эдит хийж хахад одоо миний марлагаар хоёрын анхны дугаарыг ингээд өөртөө ярьж байгаа. Тэгээ баг 40 минутын бичлэгийг эдитийг 20 минут болгочихлоо. Бүх ингээд дээлс бол өгнөд бүгдийг хасаа хийсэн тэгэхээр нэг юм байж болохгүй гэж бодоод тэгээ ингээд нэг ингээд дуугийн нэг ингээд нэг
янзлдаг юм байдаг шүү дээ. Ингээд just хийгээд ингээд лүстэн бүгд amplify хийгээл. Тэгээ amplify хийдэг. Тэр нэг хэрэглээр одоо тэгээ тэрийг асууад үзвэл энэ роботик яриад амар санаа замаар яах гэж тэгж амар идэв гэдэг байсан юм. Аха. Тийм хаа тэгээ зүгээр л ингээд ярьж байгаа юм тэр чинь оруулж гоё байх гэж бодож байна. Энэ ирснээр айгу подкаст маастер сонсдог болсон. Аха. Тийм л байсан байлээ гэхгүй. Даах хийжсэн болохоор уус их бах уу тийм. Тэгэхгүй чинь Perfect байх хэвээр яг ингээд яг зөв л байх хэвээр гэж бодсон тэрнээс. Битээр болно бол өнгөрсөн жилийн 11 сараас хойш ирнэ. Хийх төлөвлөгөөтэй явсараад одоо өдөө хүртэл гээд Уулзж ирж хэлж байна. тий төгөлдөр маань болохоор ингээд Германд байсан тэгээд бүр ингээд амар олон талаас ингээд хийх гээл одоо зочтой өрөх гэдэг юм гээд тэгээд Энэ дугаарыг гэхэд баг амар удаачих шиг боллоо шүү. тий ер нь бол удсан Хаашласаар зөндөө ажиллал. Тэгээд нэг анзаарсангүй дээ. Гэхгүй. тэр одоо ингээд төгсгөө 4-р курс олцсон. Тэгээд яг энийг өвлүүлж үлдээх оюутнуудаа ингээд хаагаал тэгсэн бодол бүтлгөөтэй л. Тэгж аднаа 3 хоног ажиллажсэн. Тэгээ маргаан нандаа ирсэн битэрийг зүгээр шууд за та шууд над дээр жижиг фаст аль шиг. Тэгэл би за гэж над дээр үржсэн чи сонсон. Тэгсэн амар биш үү зүгээр. Ана багтах уу. За би тэгээ маргаад ингээл коридор мартаар таарж мараал ингээл подкастын тэр чин жоохон тийм инээгээ тэгчүүлгээд нэг жоохон комент хэллэж илээ дараа нь чи яг хост аль шиг. Би яг тэгсэн. Жаргал хажууд ирсэн яг тэгж яриад ингээд ихтэй тэнгицсэн байсан тэрний ард тэнгичүүлэхээр за энэ хот айгүй анхааралтай сонсд юм байна гээл маллаад хэлээл тэгдэм билээ гэсэн. За 3 дахин гэл. Нэг тэгж л аваад амар зүгээр. Тэрнээс яг би мэйлэл явуулаад тэнгуйт амар маа чи нэг подкаст клуб гэж ойлгоод танаа клуб гэж ирээд клуб биш ээ гэдэг тайлбарлаа. Тэр нь л нэг биеэр уулзж амар явах юм байна. Би яагаад сонсдог бас тэр нөх хөдөө бүр ямш интернет авахгүй тэгээд энэ нөө спот чи юу ингээд 2-3 дугаар гарсан байтлаа. Тэгээ гурвын татаа авчихсан байхгүй. Тэгээ хөдөө очиж сонсож байхад тэгээд амар тийм гоё ингээд танихгүй хүмүүс ч гэдэг яг таныг удаа таныг боллоо тэгээ яг тэр үед ингээд сонсож байхад яг нэг сургуультай байгаа юм шиг нэг найзад ингээд хажууд байгаа ч тийм гоё гэдэгс байхгүй. Тэгээ бол бүгдээ нэгээ сонссон байсан. Тэгээд дээрэл намар нэг тийм юм байсан ингээд тэрийг комент хэлсэн. би бас чамтай адилхан сонсч эхэлсэн юм биш үү? Би бас нөгөө дорндод сар ажиллахаар болоод тэгээд ингээд цавхан дээр л ингээд wifi барьдаг байхгүй юу? Яа хөр. Ингээд ингээд цавхан дээр ажиллаж доwnload хийчихээ тэгээд яг өөрийнхөө өрөөнд дээр очингууд манай өөр ямар ч интернет хөө. Тэгээд хөрж сонсоод тэгээд хамгийн сүүлийн дугаараас нь сонсч ирсэн ба. Тэгсэн чинь Зана сарын манай ангийн Занагийн ингээд эднэртаа зөв ууланд алхаж байгаа нэг дугаар авсан байсан. Занагийн машин дотор занаж болоо байгаа. Зайсан гарсан байлоо яалаа. Ямар ч юм машинтай явсан дугаар тий. Машинтай явсан дугаар. Тэгээд хаахгүй. Аа сургуулийн нэг тархины үргээд нэг ном гараад бас нэг аудио юунд үүд штэ. Тэрийг бас татчихад явсан штэ. Тий. Тэр энэ бол нэг спотыг подкастер хоо заяа амар гоё. Их заяа шид компалмаа шитэр ингээ орсон байдаг. Тархины үргээд 104.5 жилийн явдаг хаа. Тий. Радиогийн оройн 8 цагийн хөтөлбөрөөр Тэр айгуу гоё. явж ингээл. Хөөх юм. Тэгээ ер нь бол нэг хүн одоо нэг хэсэг хандлттай гэж аваад сонсоод тахтай шиг тэгээ хэрэгтэй хүнд нэг сонсоол тийм л байх нь ер нь бол гол чухал зорилго юм да. Тэгээ нэг нөгөө зүгээр сонсоод авах шиг ингээд хаяадаас нэг юм бичлэг дээр ингээд амьд харилцаад ингээд гоё үзүүл зүгээр иймэрхүү байдлаар тэгээ нэлээд чөлөөтэй байдлаар хийж бодоод тэг жоохон бас техник асуудалтай л байл. Одоо бас манай зарим нэг шинэ оюутнууд маань ингээ гэрээсээ ажиллаж байгаа, сурж байгаа. Тэгээд онлайнаар байгаа. Тэнгүүд тэд нар ингээд бидний ингээ хараад яг сургууль дээр байгаа юм шиг байх болоо. Тий. Орд нөгөө нэг өнгөрсөн семестр яг сургууль дээр байсан баг. Тэгээд энэ жил нэг 3-4-ийн дотор орж ирээд гэрээсээ онлайнаар хичээлэл гэрэлсэн байгаа. Нөгөө нэг шинэ баригдчихсан дотор ашиглалтан орсон. Гадна басаад нь ер нь бол дуусна. Тэгээд дотор л юм хийгээд ах шиг байлээ. Тэгээд дараагийн ямарсан багтаа нэгсэн баха. Тийм дараагийн намрын семестр ихэд ер нь бол орчих байлгүй л гэж харагдсан. Та нар л авч амжих нь шүү дээ. Тэр бол амжихгүй бах. Бидрийг амжих гэж ярьдаг байсан тийм яа. Тэгээ бидрийг амжих гэдэг байсан шүү дээ. Сайн нөгөө хэлээд хаагаад. Тэр над хэцүү байдал. Корона аминд байсан бах уу? Тийм. За тэгэхээр өөр сан сайхан явсан даа. Тэр болох нь. Тэгэл ер нь төгсчихгүй л шүү дээ тэгэл одоо. Тэгэл төгсчихдээ дөө. Тэгэхээр надад тэгтээ байсан шүү дээ. Нөгөө 4-р курсын team work шүү дээ. Нөгөө хамт багш явуулдаг.
Яа тэр бүр өштэй диплом бичгээс хийсэн байсан надаа. Тий. Ярилчтай диплом Тэр бүр амарсан шүү. Final project тий. Өдрийн 24 цагийн одоо 18 цаг компьютераар суугаад хамаа хаашиг. Бүр 19 цаг хитэн цаг суугаад байгаа. Тэр бүр амар чанга байсан надаа. Тэгээд диплом бичих нь хажууд нь юу юм бэ гэж бодогдоод байгаа шүү. Хичээсэн. Тэр багийн болчихоо заавал оролцох хэрэгтэй болчих واخ тийм. Нөгөөдөө хийж ирэх тал. Тэгээ яга бас чирээд байхгүй тул тэгээ адилхан бүгд яг хичээх хэрэгтэй. Тэгээ уусаа яг харагдчихлаа бол хүн болгоно нэг өөр төрлийн зааршинтай өөр хичээл сэтгэл гаргаж чаа. Тэгээд тэг багаар ажиллах чадварыг анхнаас жиматиг бүр бэлтгэлэнгээс хойш авахлаа заад тийм надад багаар л юм хийлгээл айлгалах багтан л юм өгөөд өгдөг. Тэгэл тэрнэл сороод юм шүү. Тэг яг файналтай дээр энэ л хамаагүй өөр төлөвлөл харагдсан шүү. Нэг юм дээр Германаас оюутнууд ирнэ гэжсэн. Тийм. Ее. Герман оюутнууд хамаг юм хэлгээрээ. Тийм шүү. Гэхдээ манайхан гайгүй хаа. Тэгээ би ингээд сонсоод хахад зарим ингээд сургууль болохоор Монгол оюутнууд ингээд сурж штэ. Тэнгүүд болохоор Герман оюутнууд бас амар итгэхгүй байдаг гинэ. Гэ багш нь асуулт асуухаар одоо тэр Монгол оюутнууд хариулаад байдаг. Би бас нэг юу сонслоо. Тэгсэн амар итгэхгүй тэгээд хариулахаас өөр аргагүй яадаг гэдэг гэлээ. Бас тийм байд юм лээ. Герман оюутнууд гэхээр л бас нэг тийм айхтар байх юм биш. Бас тэ ирэнтэй баруунтай гэх. Тийм л хатдаг. Тийм ч одоо англи хэлээр зааж болохоор герман оюутнууд их байхгүй. Хамгийн их байдаг итгэхгүйд нэлийн харагддаг. Итгэхгүй л бас амар active, hyperactive. Хичээл дээр амар анхааралтай байдаг. Орос украинууд бас нэлийн итгэдэг. Германууд ихтэй ингээд зарим нэг англи хичээлд нэг хоёр сууж байгаа харагдахаар зүгээр чимээгүй л тэгээд ингээд гар мараач өрөхгүй тэгээд сууж байна. Давчлаа уруулан өнгөлчихв. Хатаад шүү. Тэгээд яаж ирэх үү гэж бодож байгаа хүн байх юм бол энэ жоохон хэрэгтэй байж магадгүй шүү дээ. Шийд сургуулийн сайт руу ороод ямар сургууль хийсэн гэсэн Германы тэр сургуулийн сайт руу ороод ингээ application process гэдэг ингээ бүгдээрээ байгаа дедлайнууд нөр тийш нь оруулаад юмудаа явуулаад ингээ үзээд юу шаардлагатай байна гэд миний энэ Орос улсын хөтөлбөрт болохоор юу ажлын туршлага шаардсан хамгийн бага нийтлэлийн туршлага гэдэг. Тэгээд чиний ингээ бус юмчин гайгүй байвал 1-2 имижийг нь ингээ харгалзаад үзчихдэг юм билээ шүү. Тэгэхээр бас яг надад заавал ажил байхгүй юм чинь гэдэг юм уу скол дээр Герман хэлний B1 байвал сайн гэж бичсэн байвал Герман хэл би одоо аваад ирсэн шүү дээ юм тэгээд тэгэж битээ бодоод ер нь явуулаад үзээрэй. Гэхдээ ингээд Монголоос явуулж байгаа тохиолдолд та нарт ингээд сургуультай accepted болсон ч гэсэн нэг дансанд мөнгө байршуулах шаардлага гарна 10,000 евро. Тэгэхээр тэрийг чинь нөгөө дараа буцаагаад сар болгон 860-аар буцаагаад авчдаг болохоор ер нь бол ингээд төр зүр хадгалуулаад буцаагаад авчаа гэсэн үг. Тэр чинь боломжгүй тохиолдолд өөр нэлийн даргууд байгаа. Германд гэр бүлчин байдаг бол тэр чинь батлан дааж хийж болно. Таньдаг профессорууд чинь батлан даалт хийж болно. Эсвэл энэ айгуу зүгээр арга нэг Монголд байдаг том компаниуд байгаа шүү дээ. өвч, GG нэ тэргээд тэднэрлөө захиа бичээд та надаа ингээ 10,000 юм гаргаад өгөөж би хэдэн жилийн дараа очиод танад ажиллана гэдэг ч юм уу скол буцаад төлнө гэдэг гүйлхэн компаниуд чамаа амар гоё газар руу гоё юмар явж байгаа болохоор чинь ер нь айгуух даад юм бэлээ. Тэгэж бас үзээрэй гэж хэлье. Тэгээд жиматик цар тэрийг давуу тал нь нөгөө дататай ойрхон болохоор датын хүмүүс рүү мэйл бичингүүл тэр хүмүүс чинь зөвлөд ийм боломж юм байна чи ингэж болно тэгэж болно гэд хариу мэйл бичээд өгдөө шүү. Би тэгэж бичсэн чинь бичүүлсэн чинь юм уу? Хариу ирсэн. Тэгэхээр ер нь сайн судлаад үзвэл амар боломжтой шүү. Заавал тэр 10,000-ыг даасан байршуулахгүй ирэх боломж байт юм билээ. Үнэхээр хэрэгтэй. Тийм зарим тийм байдаг. Ахин хүртэл надаас бас тиймэрхүү юм дээр асууж ирсэн. 10,000 байхгүй бол яах вэ гэдэг. Тэрэн дээр очиод гацчихвол. Би бас яг тэрэн дээр гацчлаа гэж бодоод айгүй нэлээд юм судалж үзсэн гэсэн чинь ер нь нэг гацаад ах юм шиг билээ. Тэгээ амар том юм шиг харагдаж байгаа ч гэсэн Монголоор ч 40-30 сая штэ. Тийм. Тийм юм билээ. Тэгвэл их зүгээр юм тийм. Наашаа ямар нэг аргаар их юм. Ер нь тэр батлан даалт амар зайчгүй санагдсан. Зүгээр нэг захиа бичээл өгсөн юм лээ. Хүний олж чадвал та. Тэгтээ тэр хүмүүс чинь тэгтээ бас тэгж амар зөвшөөрт юм шүү лээ. Нөгөө нэг яг тэр хүний бүх талаар нөгөө батлан дааж авчраас одоо ийм хэрэгтэй орлоо гэхэд тэр хүний яг батлан дааж авчраас
бас яг хамаатан садан байсан ч гэсэн зарим нь зөвшөөрөхгүй тал гаргал юм шиг лээ. Тэгээ нандагийн хэлсэн дээр компани руу бичих нь бол зүгээр л санагдал л да. Тэгээ компани зүгээр л мөнгөж өгч байгаа болохоор айгүй л ажгүй. Тэгээд бас нөгөө талаасаа Монголд очиж ажлын байрт олж авах сайн талаар гарах юм бол. Тийм. Ер нь бол аль аль талаараа хийх энэ ашигтай. Тийм ээ. Анаш. Ажгүй санаа. Тийм ээ. Зөв. Өөр юм да. Өөр юм да. Тэгэхээр одоо мэдмээр юм юу гэдэг бол хүмүүс гэдэг байна. Энэний өмнөх дугаар дээр одоогондоо цэцэгтэй байгаа дугаар дээр дулаанаад хонгороо хоёр орсон байхгүй юу? Тэр хоёр ингээ Германд байж явах хугацаанд ингээ жоохон Германд байх хугацааны жоохон сэтгэл хөдлөлийн талаар яриад. Миний дугаар орох гэж баг цацагдаж штеп бас. Тийм ээ. Тэгэхээр ер нь тооёрын үед яг тиймэрхүү юмтайгаа ер нь яг яаж нүүр тулж ийн Psychological тийм. сэтгэл зүгээ яаж ирүүл авч явж ийн янз бүрийн сэтгэл зүйч дээр очиж ийсэн үү? Монголчууд ер нь л нэг тоодог штеп. Нэг найзтайгаа уулзаад гоё гараад гоё болдог гэдэг чинь. Цайлуу. Тий, цайлуу. Татагшаа хүмүүс гэдэг чинь ер нь бол тэгээд тэрийг яаж гадагшлуулж ийн, яаж тэр сэтгэл зүгөө удирдах ийн, яаж ингэ сэтгэлээ ингэ дэмжиж ийн. Тийм. Зүгээр accept гэх юм болов. Чи зүгээр loser байгаа гэдгийг accept гэдэг байна. Зүгээр ингээд би одоо яг юм надад би жоохон гонхтой жоохон надад хэцүү байна тэрийг гэдгээ зүгээр хүлээн зөвшөөрөөд тэрийг нэг амар үгүйсгээл яана би эндээс яаж гарахгүй юм баймааргүй гэдэг тах зүгээр тийм байгаа хүлээн зөвшөөрөөд тэгээд одоо нэг юм байгаа юм чи энийгээ өөрчилж чадахгүй юм чинь энийгээ сайжруулахын тулд юу их үү гэж харуул чам хамаагүй амар байх хаа гэж чи тий надад 9 цагт бол амар хэвчээс нөр бүх юм яг ингээд сигнал нэлээдсэн. Тэгэл одоо нэгэн тийм болцсон юм чинийгаа ингээд зүгээр хүлээн зөвшөөрөе гэж бодоод тэгэл хүлээн зөвшөөрөх хамгийн том миний хувьд л та хүлээн зөвшөөрнө гэдэг бол зүгээр хамгийн том тухайн юмтайгаа тэмцэж байгаа арга байна. Гэтэ дандаа хийж чадвал тэгэлтэй зөндөлөх л та. Бас чинь л гэсэн үг үстэй тий. Тийм. New normal болно гэж. За. Миний хувьд болохоор анх яг энд ирсний дараа болохоор зүгээр нэг тийм амар сэтгэл готрол гэхээс илүү нэг тийм одоо юу мөрөн тийм сонир мэдрэмж awkward гэж ярьдаг штеп. Тийм мэдрэмж аягүй хаадсан. Яагаад гэхээр одоо би ингээд энд амьдарч байгаа тэнгүүд яг танихгүй хүмүүстэй болохоор яг өглөө ингээд ширээний ард ингээд бүгдээрээ суугаар юу ч ярих юм байхгүй. Бүгдийг танихгүй. Тэгэл ингээд суугаар яг сэтгэл гутралаасаа илүү тийм нэг банталт ч гэх юм тийм юм байсараа мэдгүй хаагуурн сэтгэл гутрал нь явсан юм аа мэдгүй. Гэтэ нэг удаа зүгээр яасан. Кино үзээд ямар кино үзлээ. Тэгсэн чинь нэг юу амир нэр гинт би чинь энд ийм газар ирсэн ганцаар гэдгийг ойлгосон юм яасан. Нэг удаа тэгэж шүн тэгэж нэг уйлсан. Одоо өөрийнх нь нөхцөл байдлыг яг жинхнэр нь яг боддоор нь яг тэр үед өөрөө яг хүлээж авсан юм яасан. Ухаарсан юм яасан. Яг нэг тэр үед тэр орой тэгэж уйлсан. Тэрнээс хойш тэгээд ер нь бол гайгүй шүү. Нэг айхтар. Гэтэ яг сэтгэл готрол гэдгээ ойлгохгүй байсан юм байж магадгүй л байх гэж би бодож байна. Ягаад тэгэхээр бидний хүмүүжлч багаас ч одоо нэг сэтгэл готрол юу ч мэдэхгүй юу гачаалахгүй гэсэн учраас тэрүүгээр ингэ шууд явсан билүү гэж боддог. Юу аль нь юм шин гэдгийг мэдэхгүйгээр тэгж явсан билүү гэж боддог байна. Гэтэ яг миний ялгаж байгаагаар яг ингээд гэр бүлээсээ тустай байх гэдэг нь болохоор яг хувь хүний нөгөө нэг одоо гэр бүлтэйгээ хэр ойрхон байсан тэднэртэйгээ яг өссөн үү яг яасан тэрнээс хамааралтай юм л гэж бодож байгаа. Бид ч яг оюутны байранд байсан амьдэрдэг байсан. Яг тэр нь ч яг жоохон гэр бүлээсээ жоохон л тусдаа. Гэтэ ер нь бүрэн хамааралтай шүү дээ. Тэгээ миний хувьд болохоор багаас нь ээж автгаа айгуу тэгж хамт амьдраагүй. Нэг айхтар тийм амар ойрхон биш. Тийм учраас нэг байнга чуцаар ярьдаг байгаагүй. Тийм учраас нэг магадгүй одоо энд ирээд нэг айхтар өөрчлөлт мэдрээгүй ч юм. Тийм байж магадгүй гэж миний талаас харж байгаа. Тийм.
Хүний хүн болгоно яг өөр хүлээж авдаг. Тийм. Тэгсэн би нэг юм сонсчихсон. Энэ бас нэг энэ хотод Киргизээс ирсэн гэлээ дээ. Бас нэг опермет хэмээдэг гэдэг. Тэгсэн чинь тэр яасан гэхээр орой болгон аяга уйлдаг гинэ хүрх юмтай. Тэгэд яагаад гэсэн чинь ээж аваас нөгөө нэг ерөөсө хоол байж үзээгүй. Тэгээ шууд энд бүр ичгээр бүр тэр бүр сэтгэл готролд ороод бүр зовсон юм шиг л. Тийм учраас яг Монголд ямар одоо нөхцөл байдалд амьдарч ирсэн те. Тэрнээсээ шалтгаалаад энд ирээд чи одоо ямар байх вэ? Тэр нь хамаархан л гэж байна. Нөгөө хүүхд хараал гэсэн биш ээ. Тэгэхэд хүүхд харгалцдаг гэдэг. Тэгээ одоо барыг би энэ чигээр ээж чиглэн дүү гэхгүй. Хүүхдтэй ээж орог үзээд байгаа шүү. Одоо дараа нь одоо нэг одоо experience болоо. Өөрөө хүүхд төрүүлэх юм бол айгүй өөр энэ чигэд амар байдаг. Сурцсан байгаа шүү. Тэгэл. Гэтэ энд айгүй миний ингээд анзаарсан юм шүү дээ. Хүүхдүүд нь ингээд одоо тэр Монгол хүүхдүүдээс нэг сонь жоох өөр юм шиг санагдсан. Тэгээд асуусан. Гэт одоо ингээд одоо энэ хүүхэд чинь нэг буруу хэлнэ шүү дээ. Одоо юм хөшгөлдөг ч юм уу. Тэнгүүд ингээд одоо эн чинь ингэдгээ ингээд тайлбарлаад хэлчих юм уу шууд дараа нь тэхээ болчдөг. Тэгвэл цаанаасаа цуснууд нь тийм байд юм уу? Тийм үг айгуу сайн авд юм лээ. Тэгээд тэг өөр санагдаж байгаа надад ер нь бол. Тэгээд анх ирэхэд чинь би бас ингэж боддог байсан шүү дээ. Европчуудын хадгалдаг чинь ингээд аим хүүтэн хөндөй хүмүүс гэж айгуу боддог байсан аахгүй юу? Монголчуудаас өмнө амар өөр өөрсөн чи. Тэгсэн чинь монголчууд ч өөрөө хөндөй хүүтэн хүмүүс юм билээ шүү. Одоо ингээд хараад хахад одоо чинь энд болохоор юу яаж байгаа? Ээж автаа бүр айгүй орхон. Бүх юм ярьж байгаа чинь баг одоо ингээд өөрхөн одоо найз залуутайгаа болж байгаа үйл явсан үстэй бүгдийг ярьж байгаа чинь. Тэгэл ингээд тэр юмнуудаа яриад тэгэл өдөр болгон баг бие биендээ тий хайртай шүү гэж хэлээл үнсэж өглөөл тий. Монголчууд юу тийм байхгүй. Бараг ээж автаагаа баг тиймэрхүү юм ач ярихгүй штэ. Тэгээд ингээд эдний ер нь тийм бодож ирснээс бол шал өөр хүмүүс юм лээ. Яг гэр бүл дотор ингээд ороод ингээд гэх юм бол өөр хүмүүс байт юм лээ. Тийм дулаахан. Тийм. Сэтгэл хөдлөл ихтэй багтай. Тийм сэтгэл хөдлөл аягүй ихтэй. Тэгэл миний бодож би чи өөрөө бас аягүй тийм хүн. Одоо тийм зочигч гэх юм уу? Тийм хүн баггүй. Ганцаараа байх нь илүү надад амар гой санагддаг. Одоо хүмүүстэй ингээ аягүй нийлээд ингээ байж байгаа. Яг заримдаа тиймээ санагдах үе байгаа. Байгаль залуу хүн учраас заримдаа бүр тийм санагдаж штэ. Тэгтээ тэгдэг. Тэгсэн чинь энэ хүмүүс ч үстэхгүй ингээд хөрш мөшөө оруулж ирээл хамт ингээ хоол хийж мэл хийгээл ингээл ёо орой болох баг. Тэр надад жоохон тийм санагдал. Тэг ер нь айгүй тийм юутай хүмүүс лээ. Тийм ойрхон нэг тийм дулаахан нэг тийм санагдаж байгаа. Тэгвэл баярын хувьд энэ интроверт юм байна л да. Тийм штэ. Би бол 100% интроверт шүү. Нэнтэй интроверт. Би баланс хаа. Нэг personality test хийнгүүт тэгээд идэв штэ. Заримдаа интро гараад, заримдаа экстра гараад гэтээ гарч байгаа юм дандаа 50-40-ээс гарч ирдэг. Тэгэхээр ер нь яг баланс юм шиг байна. Тийм. Ер нь гэхдээ ингээд юмд ингээд ямар нэг юм заримдаа ерөөсөө ямар нэг одоо англилд хамаарахгүй санагдаад байдаг шүү заримдаа. Заавал тийм байх ёстой ч юм уу ч юм уу тийм. Тэгээ би энд ирээд нөгөө юу болсон? Би бас Монголд нэг мах идэх дургаас ахгүй. Тэгсэн чинь энд иргээл тэнгүүд хөөе танах ч амар тийм махчин захчин гэдэг юм угаасаа ер нь мэдээд амуу хаш Монгол гингүүд. Тэгээ тэнгүүд би бараа мах идэх юм сонирхолгүй. Тэгээд энэ айл бараа мах тэгээ бас мах идэхгүй. Тэгэл байж байгаа ч. Тэгэл тэнгүүд чи тэгээ ямар хоололдог хүн ямар хоол юу төлөө ямар хоолтой хүн гэдэг үгээр төлөө нөгөө веган энтер гэдэг. Тэнгүүд нь би одоо тэгээ махал баг идэх юм даа гэл. Монголч мах идэх юм уу? Тэр веган эсвэл vegetarian амьдрахад амар боломжтой гэх юм уу? Тийм шүү дээ. Тэгээ биш нөгөө юмнууд нь тий амар сонголт өгөнтэй. Тийм. Мэдээж үсэнэ. Монголд ер нь тэгэж амьдрал тэгэл тэр чинь хансаг амьдрал болчиход байгаа шүү дээ. Одоо харин тийм болчиход байна тийм. Энэ нөхцөл байдал хэцүү шүү наа. Тий. Би ч эндээс бэхүндээд байгаа гэх юм Монгол нөгөө гэр бүлнүүд байгаа болох шүү дээ. Тэг ингээл би одоо ингэж өдөрт одоо ингэж амж байгаа. Аниатаа ингээл одоо ингээл чат мод бичингүүд юу хийж юм чинь цаа авч юм гэж асууж байгаа. Анд чи юу идэх чинь үчиж ингээл хамаагүй ярьж байгаа. Тэгэл банан гэж иживсэн мэдээс оо ямар гоё юм бэ энэ Монголд орох тийж яхад авих хэцүү байна гэхээр. Тэгэл
Тэгэл угаасаа аяг хэцүү санагдаж байгаа юм чи. Тэнд одоо тэгж хүмүүс амин тэгж амьдраад амир хэцүү. Тэгэл ялцгүй Монголд ар гэр одоо тэр хамаатан садан байгаа болохоор нөхцөл байдал өөр хэцүү санагдаж байна. Тэгэл бухимдаа л тэгэл фэйсбүүкт яг уу би одоо эндээс хитэн пост оруулаа. Харин тэрийг харсан юм шүү дээ. Айгу Тэгээ өчтөрөө Ньюкагийн тэрийг харж ирсэн. тийм тэгээд ялангуяа манай гэр бүл чинь тэгээ айхтай боломжтой ажил уус гэр хороолт амьддаг. Тийм учраас яг бодит байдлыг яг боддоор хэл авч амж дэлгүүрүүд 8 үнэтэй тий хоол унд одоо тэгэл одоо бараг зүгээр төмөс гурил мах тэр гураал амьдж байгаа юм хааш. Тэгэл тий одоо нөхцөл байдал дахиад өссөн. Тэ одоо тэг гаж болох юм тэгж бодол очих хэвээр. Энд ч гэсэн гэхдээ ер нь бол юмны үн жоохон нэмэгдэж байгаа ялцсан. А тийм азхан банан хүртэл 50 центээр нэмэгдсэн байгаа байхгүй. Тийм гэсэн өмнөх байдлаасаа илүү байгаагүйгээс илүү нэмэгдсэн гэсэн юм жилээ. Тий. Гэтэ тэрийгээ дагаад бас нөө цалин айлын нэмэгдэж байгаа. Ухаантай болохоор цалингаа нэмэх үү гэхгүй. Цагийн хамгийн доод нөө хамгийн бага цалин нь болохоор юу 9.6 гэдэг л сэдтэй байдаг хгүй юу? Тэгэнгүүт л чи одоо Монгол мөнгөөр чи цагийн 30,000 төгрөг авчих гэсэн үг шүү дээ. Тэгвэл Монгол хүн чи өдөртөө ажиллаад 30,000-ыг авдаг. Тэгэнгүүт л бас айгүй зүрөө гарч ирж байгаа. Тэгсэн мөртлөө яг хүнсний хэрэглэн бараг Монголтой адилхантай ах тий. Тий, ер нь бол төхөө ааштай адилхан. Тэгээ одоо чи нөгөө чимээс бол нэг ковид байдлаас болоод дэлхийд даяараа ер нь л ингээл их бага хэмжээгээр ингээд өртөөлөртэй л эдийн засгийн ингээл Тийм. хэцүүлэх шиг нэгэр чинь да. сайн хэлдгээрээ төвөг хэлдгээрээ яг веганы vegetarian амьдрыг гэдэг ингээд Монголда яг тэр тансаг хэрэглээ болоод гэдэг шиг. Монголд яг тийм хамар хэцүү. Тийм л өслөөд л дээ. Ер нь л яг хүний яг идэж яг өдөртөө авах хэрэгтэй норм хэмжээгээр юм авч хэрэглэе бол яг л тэр тансаг хэрэглээ болж урьдчиж байгаа юм чиг. Харин тийм ээ. Тэгээ бас нэг 2 хоногийн дотор 1-2 сарын дотор сайжирчих юм биш болохоор тийм. бас ингэж амар Цаг хугацааг шаарддаг л та. Тэгээ ядаж нэг 2 жил 3 жил. Тийм. Тэгээ манай хичээлээр бас яг тийм хичээл үзэж байгаа байхгүй policy development гэх хичээл. Тэгэл тэрийг харангуут л ингээд Монголын хойд ингээд 5-10 жилийн ингээд дүнэлтийг гаргацсан. Тэгэл тэрийг уншиж байгууд л ер нь л нэг 20-10 жил дээр нь сайжрахгүй байна даа л гэж бодсоолгоо төрөл. Тийм ахуй ч нэг одоо өнгөрсөн 30 жил хэдэн жил одоо ингээд босцсон тийм одоо нийгэм байгаа юм чи тэгж өөрчлөгдөх байхгүй. За. Тэгээ баг ч гэсэн жоохон тэгж яаж болох вэ та. За өөр тийм юм юу байна? Teams-ийн нэг цаг 90 минутын юу нийцсэн байсан. Тэр нь одоо дуусчих шүү. За. Өнөөдрийн дугаарт оролцсон. Бидний урилгыг хүлээж аваад оролцсон энэ баяр болон нандин цэцэгтэй баярлаа. Баярлалаа. Тэгэд ингээд хүмүүсийн мань явсаар гол төрлөө ороод дуусах шүү дээ. Яг ер нь ингээд яриа бол тэгэл дуусдаг та. Тэгээс үлдээ та болоо гээл тэгэл дуусчих. Юг болсон юм гинэ. Нэг дуу нэг кино үзэж шүү дээ. Тийм. Тэрийг дараа нь ингээд recommendation болгоод IG post руу оруулаад урсан. Тэгээд энэ дээр яг нэг гол юмуд яриад. Тэгээд нэг 2 зочинтой оролцож байгаа. Тийм бол. Энэ л 2-2 ярьсан битэр хийх болоод арай өөр болсон байна. За. Тийм л юм да. Тэгээд герман дэснээс хойш тэглэх юм бодож байна. Өөрчлөлт юм байна хүн. Тасрахгүй. Тэгээд Монголда босч ирээд ингээд улсаа хөгжүүлээрэ. Бид нар чаднаа. Аучаа. Тийм шүү одоо mindset гэж яг одоо яг байгаа одоо бүүмрүүдээс өөр болгоо тийм. Арай өөр харах өнцгтэйгээр Монголд очивол ер нь бол өөр л байх гэж бодож байна. Яг айхтар гар би оролцож чадахгүй маа гэхээ тийм. Одоо өөр харах өнцгтэй тийм өөр байвал далаад тусвал нийгэм өөр болох гэж бодож байна. Тэгээд биднийг энэ хүртэл сонссон үзэгчд сонсогчдаа бас баярлалаа. Баярлалаа. За ингээд манай энэ дугаар энэ түрээд дамжуулж байна. За баярлалаа. За, дими юм ярьсан гэж магадгүй баярлалаа. Баярлалаа.